Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу, Soul Lab-ийн үзэгчдээ. Та бүхэндээ шинэ дугаараа бид яг одоо хүргэж байна. За манай шинэ дугаар одоо сар болгоны 10, 20, 30-д ордог. Тэгээд нөгөө subscribe дараарай гэдгээ олвол одоостай бүр маш сайн сануулад хэлээд байгаа шүү. Тэгээ манайхан болохоор зүгээр suggest хийгээд гарч ирэхлээр тэрэн дээрээс шинэ дугаараа үзчихэд байдаг. Тэгвэл одоо subscribe дараад үзээрэй гэж та бүхэндээ зөвлөж байна. Тэгээ мэдээж уламжлал ёсоор ихэнд нь та бүхэндээ Soul Lab-ийнхаа ерөнхий ивент итгэгчдийг танилцуулъя. За манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр Dermatester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab ажиллаж байгаа. Мөн өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд ажиллаж байна. За ингээд одоо та бүхэндээ шинэ дугаарынхаа зочныг танилцуулъя. За Soul Lab-ийн маань энэ удаагийн дугаарын зочноор sex coach, entrepreneur, mentor Цацаа маань өргөдөө оролцсон байгаа. Энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Хоёр чирсэн энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Мөн шинэ даалгавар маань сэтгэл зүйч маань бидэнтэй хамт энэ дугаар дээр мөн байгаа. За зочноо танилцуулахаас эхлээд ер нь шууд ингээд халууцаад эхэлж байна. Тэгээ манай үзэгч одоо бүсгүйчүүд маань, үзэгчид маань бас ингээд бүгдээрээ вау гэд ер нь ингээд чихвч мэхвчээ бараг те чанга үзчихсэн ба шүү чихвч мэхвчээ залгаа тэгээд айгүй ингээд ойртой сууж байгаа ах гэж бодож гин. Тэгээд энэ удаагийн дугаараар бид болол ингээд маш тийм халуун дотн сэдвийг маш нээлттэй ярилцсан. Тэгээ яагаад тэгэхээр энэ бол одоо угаасаа л нас биеинд хүрсэн хүмүүсийн харилцааны хамгийн чухал нандин одоо энийг суралцах, сайжрах, өөрчлөгдөх шаардлагатай, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай ийм одоо харилцааны чухал ур чадвар учраас бид Soul Lab-аараа энэ сэдвийг зөрөгтэй сонгож ярьж байгаа. Тэгээд за байз ер нь юунаас эхэлтийм блэ гэж үтэй. Ер нь би ингэж бодлоо. Нөгөө би тэд чинь ингээл нөгөө ер нь ингэдэг чинь ингээл маникюрт орохлоорэ ч юм уу одоо юу өсчинд орохлоорэ ч юм уу өсчнийхаа өсийг хардаг. Хомс засж байгаа хүнийхээ өмнө хийсэн хомснуудыг хардаг ч юм уу тий. Тэнцэнээс нэг юм ихтгэл үнэмшил байдаг тий. Тэгвэл ер нь Цацаа гэж хүн яг энэ талаар бусдад ярих, зөвлөх хүртлээр өөрийгөө яг яаж танин мэдэж өнөөдрийн одоо энийг зөвлөх хэмжээнд хүрсэн бэ гэдгээс ярилцлага эхлэе гэж бодлоо. Энийг бас ингээд одоо яг Монголын нөхцөлд нээлттэй ярина гэдэг бол мэддэг байх нэг хэрэг, үнийг нээлттэй илэрхийлж ярьдаг байх бол бас нэг өөр тустай асуудал байх гэж бодож байна л та. Энэ зоригийн талаар ярилцъя те. Зориг гэхээр өөрөөр хэлбэл энэ ерөнхийдөө бол минь надад тулгарсан бэрхшээлээ би шийт гэж явж байгаа л ер нь энэ зам руу орсон байхгүй. Өөрөөр хэлбэл би одоо бүр анх 22 3 настай байхдаа найз залуутай болсон. Тэгээ надаас нэлээд олон насаар ах хүн байсан байхгүй юу. Тэг яг тухайн үедээ тэр хүнтэй би амьдрна гэж бодсон. Тэгэнгүүт чинь яг ингээд амьдрна гэж бодоос яг судлаад үзэнгүүт санхүү үед бол ямар ч асуудал байхгүй юм байна. За би энийг бол ойлголцож байна. Яг эрүүл мэндийн хувьд ялангуяа сексийн тал дээр бол илүү асуудал гарах юм байна гэдэг нь би өөрөө тухайд нөгөө ангаахаар сурч байсан учраас олоод мэдчихэж байгаа байхгүй. Тэг яг манай нөгөө яг заажсан багш нар дотор бас нөгөө насны зөрүүтэй юм хоёр багш байсан. Эхнэр нөхөр хоёр хоёлаа хичээл ордог. Тэгээ нөгөө багштайгаа би бүр биечилж уулзаад. Тэг ер нь бол амьдрал дээр ийм насны зөрүүтэй асуудлын дунд ийм асуудал гардаг тэгээ яг тэр үеэс буюу баг 21-ээс эхлээд энэ чиглэл рүү нэлээд гүн гүнзгий орсон байдیں۔ Гэхдээ би энэс өмнө бүр одоо 10 жил тахта 15 орчим настай байхдаа бие хамгаалах урлагаар дамжуулаад анх сурч ирсэн. Одоо бие хамгаалах урлагийн мастер багш Солонгосоос ирээд 5 жил дараалал семинар явуулсан байхгүй. Тэгээд семинараар явуулж байхдаа ингээд бие хамгаалах урлагаа заа штэ. Тэгэхдээ эрэгтэй хүн гэдэг бол яг гал шиг, эмэгтэй хүн бол яг ус шиг. Тэгээд гал усны тэнцвэрэн таарахгүй бол нэгээ шатаан ус нь уур болоод ууршчин ч гэдэг юм уу тий. Нөгөө бэлгийн тэр сексийн хүсэл тэр одоо өдөөлт гэдэг юмуд эртний эмэгтэй хүний хооронд хэр ялгаатай гэдгийг тийм багаас надад бие хамгаалах урлагаар дамжуулаад 5 мохотын онлоор дамжуулаад ойлгож гисэн байхгүй. Тэгээ тэр үед бол би чинь хүүхд хэмжээ ойлгох зүгээр л чэйжилсэн. Чи том болохоро чамд хөвлийн одоо энэ хүүсний доор 4 хурууга тавихад мэдрэгдэж байгаа энэ чангараа сулраад байгаа энэ булчин чинь одоо чиний ирээдүйн одоо гэр бүлийн чинь амьдралын хамгийн чухал булчин гээл тэгдэг ус. Тэгэл тийм булчин чангаруулах янз янзын тасгал хийгээл тэгэл тэр нь ойлгохгүй шүү дээ. Тэгээ одоо яг сүүлд нь
тэр хүн бол надад маш том зааж ирсэн юм байна гэдгийг одоо ойлгож байгаа. За тэгж оюутан байхдаа ингээд судлаад тэгээд ч одоо бүр 21 22 дуус эхлээд судалсан. Тэгэл тэрийгээ сурсан юм а бодит амьдрал дээр туршаал дахиж сураал туршаал гэл. Тэгж явж байгаа. Сүүлд нь 21 он тасгалжуулалтын актанд суралцаад энийг өшөө илүү олон нийт рүү гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Өшөө илүү зоригтой болох хэрэгтэй юм байна. Энийний цаана хамгийн гол нь миний нэг өөрийн бас нэг юм хүсэл явж байгаа байхгүй. Чин хүсэл, амьдралын зорилго. Тэр нь вэ нөхөр эмэгтэйчүүдийн болоод ер нь хосуудын тэр гэр бүлийн харилцаа, хосуудын харилцааг илүү дээд шатанд авчих юмсан гэдэг хүсэл мөрөөдөл байсан байна л да миний дотор. Тэгэхээр энийг өөршөө илүү урагшаа гаргаж ирэх юм талаасаас тасгалжуулалт актанд орсны дараа ер нь хүсэл мөрөөдөл гэдэг юм ийм байх хэрэгтэй байна. Энийг ингэж гүйцэтгүүлэхэд ийм хийх хэрэгтэй байна гэдэг юм уу. Тэр юмнуудаа суралцаад эренгүүт өшөө илүү зоригтой гарч ирж байгаа байхгүй. Тэгэл өнөөдөр одоо ямар ч байсан одоо бол survive хийх чадвар нь бол аюу сайжирсан. Чатаар янз янз юм орж ирнэ, олон нийт янз янз юм ярьсан ч гэсэндээ би яг юуны төлөө энийг яриад сууж байгаа гэдэг өөр аюу сайн ойлгоцсон байгаа учраас. Тэгэл бөөлид нөгөө юу надад ч хамаагүй болчиход байгаа байхгүй. Тэгэл явж ин да. Одоо яг нөгөө эмэгтэй хүн яг ингээл олон нийтэд гараал ингээл юм ярихлаэр нөгөө бүгд нэг юм наадлын ингээ өнгөнд нь ингээд анхаарад идэх те. Гэтэл ингээд тэр ингээд танд чухал өнөөдөр чухал шүү дээ. Та тэрийг гэтээ ёо ямар юм ярьдیں۔ Гэж байгаа хэрнээ ингээд гэтээ юу гэнэ үү гэдэг шүү дээ. Тэр тэгэл хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө юм туршлагатай гэд тэгэхээр нэг юм олон одоо хүнтэй харилцдаг ч юм уу тий. Юу ч энийг бол ингээл хийнч хамаагүй баг ингээл нээлттэй гэж нэг тийм аюу буруу ойлголттой. Гэтэл эн чинь нөгөө нэг эсэргээрээ нэг хүнтэйгээ тогтвортой удаан хугацаанд өдөр болгон, орой болгон, өглөө болгон хийдэг тэр зүйлээ яаж анхудаа хийж байгаа юм шиггээр хийх вэ гэдэг чинь өөрөө нөгөө туршлага чинь юм биш үү гэж тий. Одоо яг миний яг өөрийн нөгөө түрүүний яриад байгаа тэр чин хүслэгдэж байгаа юм нөхгүй. Яаж одоо гэр бүлийн харилцаа үүсгэснээс хойш магадгүй эсвэл бэлгийн харилцаанд орсноос хойш 65 70 хэд хүртэл бэлгийн харилцаанд орох юм. Тэр хүртэл чи ингээд байгаа энэ 30 40 20 жилийн бэлгийн харилцааг яаж ингээд яг нэг төвшөнд биш дараагийн шат руу ингээд ахиулсараад бэлгийн харилцаа гэдэг юм сүүлдээ бүр эрүүл мэндийн төвшөнд хүртэл өөртөө нөлөөлж чадах хэмжээний чадвартай болох. Тэрнээс зүгээр нэг таашаалаа төрөх биш. Тэр чинь зүгээр нийтлэг хүн болгоныг хийж чадах юм. Тэрний дараагийн шатны үхээр энэ сексээс гарч ирж байгаа тэр одоо секс энерги гэж ярьдیں۔ Яг дорны ангаа хондлоор. Тэрийг ашиглаад бүр тэр чинь эрүүл мэндийн хэмжээнд хэрхэн яаж ашиглаж болох вэ? Дээрээс нь хамгийн гол нь чинь ингээд хосууд хоорондоо бие биенийг бүр яг пасл эвлүүлж байгаа юм шиг тийм процесс болж байгаа байхгүй юу? Энэ олон жилийн турш тэгээд би шилийн хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаад солиод өөр хүнтэй бэлгийн харилцаанд орлоо гэхэд пасл дахиад эвлэгдэнэ. Тэгэхээр яг нөгөө тий. Тэгэхээр нэг хүнтэйгээ удаан олон жилийн туршид энэ бэлгийн харилцааг баг багаар ингээд тэлж явсараагаад хийн ч өөр хүн тэрийг нь орлож чадхуургүй хэмжээний тийм далаацтай өөр өгөөчтэй тийм харилцаа руу аваачих нь өөр миний зорилго байхгүй юу? Одоо тэрийгээ би бас өөрөө амьдралдаа ингээд нөгөө шат дараатуудаа хэрэгжүүлж явж ин гэсэн үг шүү дээ. Туршлага хоригдлуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгжиж энийг чи хүмүүс цаа шүү дээ. Сураад байдаг өөрөө туршлага гол тэр чинь зүр хоосон онцлолч шүү дээ. Одоо тиймүүд яг саяны ярианаас нэг юм нөгөө ойлголтоос эсрэг юм шиг санагдчихэв л дээ. Тэр нь юу гэхээр нөгөө удах тусмаа нэг хүнтэйгээ тийм далайцтай улам гоё болох гэдэг. Эсрэгээрээ нөгөө нэг бид эдийн дунд байгаа ойлголт нь болохоор нэг хүнтэйгээ удах тусмаа уйдгартай гэдэг тийм ойлголт байгаа даа шүү дээ. Нэг хошин нэг тийм нөгөө юу уушсан чинь тэр нь хүнтэй суухын давуу тал болон сул тал нь юу юм бэ гэсэн чинь орой давуу тал нь орой болгон секс хийн. Сул тал нь нэг л хүнтэйгээ хийн. Тийм нөгөө нэг одоо явган шок хүртэл байна шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг улам далайцтай гоё болно гэдэг нь юу юм? Гэтэл бид нар яагаад тэрийг улам далайцтай гоё болгож чадахгүй улам уйдгартай нэгэн юм болно гэдэг юм ойлголттой болчиход байгаа юм. Тэр хамгийн гол нь юм л дээ. Түлхүү эмхтэн хүн дээр төвлөрч ойлгох асуудал юм. Эрэгтэн хүн болохоор нөгөө яг гал мохоц гэдэгтэй адилхан. Эрэгтэн хүнд бол сэрэл өдөөгдөх нь хялбархан байхгүй. Эмэгтэн хүнд ч юм бол тэр ч угаасаа төрөлхийн хэцүү. Тэгээ эмэгтэн хүн болгон дур тавьж чаддаг чадвартай байх албагүй. Чаддгүй хүмүүс нь олон гэсэн. Тэгэхээр энийг чинь хөгжүүлж явсараад далаацтай гэдэг нь юу хэлээд байна вэхээр эрэгтэн эмэгтэйгээр хоёулаа бэлгийн харилцаагаа хийхэд эрэгтэй нь үрийн шингэнээ цацахгүйгээр
олон тавьдаг гэсэн үг дараалаад. Үрийн шингэнээ цацхгүйгээр шүү. А эмэгтэй нь болохоор бас яг тэр нэг удаагийн бэлгийн харилцаанд угсруулад багтаа 3 4 тэрнээс дээшээ. Тим хэмжээнд очих гэсэн үг. Хоёулаа зэрэг. Тэрнээс нэг нь биш шүү дээ. А эсвэл нөгөө үрийн шингэнээ цацчаад дунд нь нэг амарч байгаа дахиж хийх ч юм уу. Энийг бол ерөөсөө хэлээгүй. Тэгээ энэ төвшин ч өөрөө нэлээд дээд төвшин байхгүй. Тэрэнд очтол зөндөө болно шүү дээ, тий. Oh my god. Тэгэхээр бид нар чи уйдаад байна гэдэг нь яг юу гэсэн үг вэхээр нэг удаагийн бэлгийн харилцаанд эмэгтэй нэг тавилаа, эрэгтэй нэг тавилаа. Гэт болчиход Энэ ч байгаа одоо шүү дээ. болчлаа гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр үл яг нэг юм бүтэн яг л нэг юм бүрэн бүтэн секс гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэ? Яг юм хоёр талдаа хожсон чи за тэгвэл болоо. А тэгвэл одоо саяны хэлснээр бодглохлоор эмэгтэй нь угсруулаа 2 3 тавилаа. Эрэгтэй нь бол яг хав тэндээс таашаал авч байгаа хэрнээ амар нэгэн одоо яг бидний одоо нөгөө ярдгаар тавихгүйгээр дуусаад шүү дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэйд бол нэг юм миний бодлоор бол жоох юм яна чи тавиагүй зүгээр үгээд нэг юм тэр нэг юм дутуу байгаа юм шиг байна. Тэр чи юу аахгүй? Тавихгүй биш, тавина. Үрийн шингэнээ байрах чадвартай болцсон юм гэсэн үг. Үрийн шингэнээ үрийн шингэнээ надагшлуулахгүйгээр тавина гэсэн. Тэгтээ тавина. Үрийн шингэнээ цацхгүйгээр тавина. А төгсгөлт нь үрийн шингэнээ цацсан ч болно, цацгүйч болно. Тийм уур чадвартай. Гэтэ энэ бол ер нь бол маш челленжтэй, маш хэцүү, маш анхаарал, маш олон цагийн тасгалжуулалт, ажил шаардлагана. Өөрөөр хэлбэл булчин маш сайн чанга байх хэрэгтэй, маш сайн хөдөлгөөн хийдэг байх хэрэгтэй. Хоолунд бүх юмдаа анхаардаг байх хэрэгтэй. Нойр хоол ер нь бүх юмаа зохицуулж иж хамгийн гол нь нөгөө эрэгтэй эмэгтэй хоёулаа хоёр талаас хөрөнгө оруулалт хийж иж ийм төвшөнд очино. Тэрнээс зөвхөн нэг нь л яагаад нөгөөх нь бол ямар ч юм боломж байхгүй. Тэгэхээр одоо та нартай бодохгүй. Хоёулаа энэ төвшөнд ингээ очиод ирэхийн цагт би одоо шилэл нөхрөө болоод өөр хүнтэй секс хийлээ гэж бодъё заяа. Тэр хүн хизээш намайг угсруулаад 3 тавилж чадахгүй. Дээрээс нь тавилтын тэр мэдрэмжийг өгж байгаа одоо дур тавилт гэдэг чинь өөрөө хүний бид заримдаа маш нэг тийм жижигхэн тавина. Гэхдээ нэг юм мэдрэмжийн үнд бол зүгээр нэг юм яах вэ? Тавьсан. Гэхдээ яах вэ? Тийм мэдрэмжтэй. Гэтэл заримдаа болохоор бүх биеийг хамраад жинхэнэ нэг тавирна гэдэг чинь хөлрөөд те аюу гой болдог шүү дээ. Тэр мэдрэмжийг чинь тогтмол байн аавна гэдэг чинь өөр асуудал байна. Одоо ингээд яг сэтгэл зүйчээсээ ч гэсэн ингээд айл альнаас нь асуухад одоо хосуудын нүнд ийм асуудал байдаг шүү дээ. Ингээ нөгөө манай нөхөр надтай унтгаа болчлоо ч юм уу. Тэ нэг бол манай эхнэр намайг хүсгээ болчлоо. Ойрт болохгүй байна. Манай одоо ингээд танилуд дунд ч гэсэн тийм байдаг хөөх. Гэлстэй орой ядраал орондоо ороод ингээд унтах юм гот гэдэг. Нөхөрстэй ингээд лай болол дайраал үрстэй нэрээ би бүр худлаа унтсан юм сарайлал юм ирцэн ингээд худлаа яриад. Янз бүрийн нөгөө зайл зохиогоо. Тийм зайл зохиогоо. Тэгэл бүр ингээд нөгөө бөксөө хоцоож харж удаж чаддгүй тэгэхээр сайдаг байна. Дээш хараад нэг араас нь хүнчлөө гэж чигжээд хийцдэг шиг oh my god бүр тэг ингээд эрэгтэй ч гэсэндээ одоо тий эмэгтэй ингээд манай нөхөр намайг хүсгээ болцсон. Магадгүй ингээд хүрсний дараа би өөрчлөгдсөн юм болов уу? Миний дээдэгтэй отох өөрчлөгдсөн юм болов уу? Би таргалсан юм болов уу? Би ингээд хуучин ингээд өргөдөг байсан шигээ ингээд болцсон баха маха би ямар өөрөө тэрийг мэддэг штэ даа тэгэл ингээд агуу олон асуудлууд тийм асуудлаар одоо ирдэг хосуудад жишээ нь сэтгэл зүйн хувьд ямар зөвлөгөө өгдөг? Яг нөгөө бэлгийн харилцааны хувьд ямар зөвлөгөө өгдөг? Энийг одоо болохоор яг энэ сексийн шинжилгээ ухаан дээр болохоор юу гэж үзээд байна нөхөр? Стресс 80-90% нь сексийн харилцаа, сексийн дур хүслийг бууруулж ингэж үзээд байгаа. 80-90% чи пөөх бас амар тоош тий. Тэгээд дээрэс нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ботход орчин тойрноос авж байгаа 5 метрхүүгээр авж байгаа энэ метрхүүд илүү мэдрэг байдаг төрөлхийн онцлог нь. Тэгэхээр энэ онцлогоос шалтгаалаад эмэгтэй хүмүүс маань илүү стресстэй хандлага өндөртэй байгаа. Стрессээ секс рүүгээ оруулах хандлага өндөртэй гэсэн үг. Орлогоо чирээд ордог гэсэн. Өөрөөр хэлбэл тархиных нь бас ажиллаж байгаа тэр онцлог нь эрэгтэй хүнийхээс бас арай жоо ялгаатай байгаа л да. Олон юм зэрэг нэг дор ажилладаг. Тэгээд олон юм санаа зовдөг гэдэг. Нэгдүгürt хоёрдугаарт угаасаа төрөлхийн нөгөө сексийн хувьд өдөөлтийн хувьд ч бай. Одоо мэдрэлийн ажил чинь мэдрэлийн систем чи өөр нэг нь ингээ өдөөгддөг нөгөөх нь саатуулагддаг гэдэг юм дээшээ доошоо хоёр юм системээр ажиллаж байгаа байхгүй. Зарим нь болохоор өдөөлтөнд маш мэдрэг. Эсвэл бар хэр оргийн юмд өдөөгдөхгүй. Гэхдээ энэ бол нийт хүн амын одоо маш бага хувь үзлэн 5 орчим хувь ч юм уу.
Яаж ч хажуудах хүн яаж ч хичээгээд өдөөх магадлал маш бага гэсэн үг. Нэг бол зүгээр баг ингээл ярихад л эсвэл жоох өнөр үнэртгэхэд л сэрлэн тэрд орогддог. Ихэнх нь болохоор яг дундчид хамаардаг байхгүй. Тэрнтэй адилхан яг нөгөө тэр саатуулагдаад байгаа гэдэг чинь бас яг адилхан. Өөрөөр хэлбэл дур хүсэл хэр арга юм төрөхгүй гэдэг нь ихэнхдээ баг нэг баг нэр жоохон л юм болонгууд бишээ дур хүсэл төрхмөөргүй байх гэдэг дээр өөргөө тавьчихдаг юм ихтэй байхад нөгөөх нь болохоор ихэнх нь болохоор нилээ ингээд юм болж иж сэрлэн хөдөлдөг гэсэн үг. Тэгэхээр ихэнх нь яг ийм нөгөө нэг юм хамаардаг байгаа учраас яах вэ гэхээр эмэгтэй хүн зориудаар өөрийгөө нөгөө би өмнө нь нөгөө ярьж ирсэн хэдүүлээ энэ подкастны сэдвийг юу гэж өгөх вэ гэхээр гар хангалга гэдэг юмтай холбол зүгээргээ би ярьсан. Яагаад энэ сэдвийг чухал гэхээр их их дундаж маань өөрснөө сэрэл өдөөгдөхдөө заавал нөхцөл шаарддаг байна. Зүгээр л ингэ байж идэл сар гэж гарч ирдэг эмэгтэй хүн маш ховор гэсэн үг. Тэр нь маш цөөхөн хүн байхгүй. Тийм учраас ихэнх хүмүүс эмэгтэйчүүд заавал нэг юм болж ийж сэрэл хөдлөх гэсэн үг. Тэгээ тэрийг нөгөө эрэгтэй хүндээ найдаад орчихдог байхгүй. Эрчүүд оршил хийх ёстой гэдээ ойлгоцсон. Тэнгүүд нөгөө эрчүүд чинь ихэнх нь за ингэ хэлчихвэл бас ууралж магтгүй эмэгтэй хүмүүс байна. Гэхдээ онцлог нь эрэгтэй хүн сексийн ажиллагаанд орохдоо хизээч оршил чухал гэж тархин боддог байхгүй. Яа тэгэхээр бүр нөгөө өвөг дээцийнхаа үеэс энэ хувьслагын явцаар тарих юу гэж ажилтдаг гэхээр эрэгтэй хүн чинь сексийг зүгээр шууд бэлгийн ажиллагаа гэж ойлгодог. Тэрнээс хайр дотносл гэж ерөөсөй ойлгодог байхгүй. Тэг нөгөө эмэгтэй хүн чинь болохоор хайр дотносл буюу өөрөөр хэлбэл тэврэх, үнсэх, инхрийлэхийн процесс тэрийг секс гэж ойлгодог байхгүй. Хоёр өөр ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр чи зүрүү үсээд байгаа. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүн чинь тэврүүлмээр байдаг, үсүүлмээр байдаг, нэг үг сонсчмоор байдаг. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн чинь тархин тэгж ажиллахгүй шууд бэлэг эрхтнээ оруулахаа боддог. Тим секси үйл ажиллагаа бодно. Яа тэгэхээр нөгөө зүн совин зүгээр л үр үлдэх. Таашаал биш байсан байхгүй анхандаа. Тэгээ эн чинь хөгжилж явсаар байгаад одоо л таашаал руу орж иж байгаа болохоос сая жилийн өмнө эртний хүмүүс таашаал гээл секс хийдэггүй. Зүгээр л үрчхийн тулд хийхтэй ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ зүрх чинь ингэж нөлөөлөд байгаа учраас эмэгтэй хүмүүс одоо энэ нэвтрүүлгийг хийх эмэгтэй үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө өдөөж сурах урлаг гэдэг бол аюул чухал. Тийм учраас миний нөгөө хэлээд байгаа гар хангалга гэдэг юм чи эмэгтэй хүмүүсийн хувьд хамгийн чухал сурах ёстой одоо чадруудын нэг байхгүй. Өөрийгөө хангаж сурна гэсэн үг. Өөрийгөө өдөөж сурна гэсэн үг. Тэг магадгүй эрэгтэйний 30% өдөөсөн бол өөрөө ядаж 30% өдөөч. 100 дээр өөрөөгөө юу нөгөөхөө юу? Эсвэл яах гэдэг юм. Нөгөөхөө өдөөх юу шаардлага байхгүй. Тэр чинь ерөөсөө гал асахын төдөд гэж байна шүү дээ. За. Ер нь бол сексийн харилцаа эмэгтэй дээр төвлөрч явах хэрэгтэй. 100% эмэгтэй дээр төвлөрөх хэрэгтэй. Яг тэр эмэгтэй өөр айгуу чухал. Удаан байхгүй. Яг нөгөө шарах шүүгээ чинь ингээд нэг халааж ийж дотор нь 10-аас 15 минут халааж ийж хоолой дотор нь хийдэж штэ. Яг л тэрнтэй адилхан. Шууд хийх юм бол тэгээ минутаа тооцчих юм бол түүх ирж штэ. Тэрнтэй л яг адилхан. Тэгэхээр халаах юм заавал хэрэгтэй. Тэр нь биднээс 50% шалтгаална. За тэр 50% нь ирчүүдэд болго. Тэгээ тэр 50% чинь надад бол 100% гэсэн үг штэ. Тэр нь яг юу юм гэдэг нь айгуу чухал. Тэр нь одоо жишээлбэл эротик зохиол үзэх, кино үзэх. Магадгүй заримдаа хаяа ганц нэг удаа энгийн порно үзэх юм. Эсвэл янз бүрийн тийм зураг сонин сэтгүүл дээр үед жоохон тийм сонингууд гардаг гэсэн. Одоо тийм сонин гарахаар хэлж халуун хүнжил янаг. Өө тэр чинь ингээд уншаад сэлээ ингээд хөдөлж байгаа байхгүй юу? Эсвэл кеглийн цэцгэл байнга хийх. Вибраторууд ашиглах. Гэтэ байнга биш. Бас уу. Тий, хамааралтай болох магадaltaа. Гэхдээ одоо эдгээр дунд нөгөө түрүүний яриадсан зүгээр нэг жоохон эелхийн төлөө сэрлэн хөдөлждөг бол вибратор огт хэрэггүй. Тэгтэл нөгөө түрүүний яриадсан бүр оролдоод хөдөлдөг юм хтүү маа штэ. Тэд нар чинь вибратортай найзлахаас өөр арга байхгүй. Эрэгтэй нь оролдоод ч нэмэргүй. Тэгэхээр вибратор бол угаасаа нэмэлтээр заавал орж ирнэ. Яг дундаж байгаа хүмүүс бол хаяа ашиглаад хаяа ашиглахгүй байвал илүү зүгээр байгаа байхгүй. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Гэтэ нөгөө нэг энэ
бидний нөгөө нэг бэлэн болох гэдэг чинь яг нөгөө механик одоо тэр гар ажиллагаанаас гадна тий сэтгэл санаатай айгуу тийм чухал нөгөө бүх юм ингээд гадна орчноос бас нөлөөлөд байдаг гэлтэй жишээ нь тэрийг нөгөө ирчүүдтэй найдчихдаг гэдэг. Тэр бол яг бас үнэхээр үнэ. Жишээ нь одоо юу гэдэг одоо орон жилийн даавууга солиогүй юм биш үү дээ гэж бодоход жишээ нь паркел ундаг юм уу тий. Нэг бол юу гэдэг яг ингээд тавих гал баг бэлэн болол байж л хүнжлийн даавуу хөл орооцоход л тэгэл паркел ундаг ч юм. Нэг тэр нэг юм жижигхэн моментийн тэрийг барьж аваад ингээд улам лавшруулах нэг тийм одоо ажиллагаа байгаад байгаа шүү дээ. А тэрнээс гадна ямар ч тоо байлаа гэд одоо ямар ч одоо ингээд гар ангалах байлаа гэд үнэхээр тэр эргэтэйгээ өсөхгүй байгаа тийм сэтгэл зүйн дээр хосууд очсон байдаг шүү дээ тий. Бүр ингээд одоо тэрнийхээ бурууг би ийм одоо хөлдөө хүүтэн хүндий бараг одоо цэвэршиж байгаа ийм хүүхэн юм байна гэд өөрийгөө бодооддаг. Нөгөө тэр үнээсээ хайртай гэдэг үг сонсоогүй бол тэр үнийгээ одоо маш удаан хугацааны том гомдол гутрал гуниг тээч гэсэн болвол одоо яаж үнсүүлж таалуулж гой ор хүнжилт гой сарнайн дунд тойтой байгаад бол нэмэргүй хэцүү болчиход байгаа тий. Тэгэхээр нөгөө бидний сэтгэл зүйтэй чинь нөгөө нэг харилцаа чи яалчгүй холбогдоод байна л да тий. Ер нь одоо сэтгэл зүйн талаасаа бэлгийн харилцаа гэдэг маань зүгээр энгийнээр бол нөгөө бие махбодын харилцаа мэт харагдаж байгаа боловч бие махбодоос хийхээс гадна тархиараа секси гэж яриад байгаа байхгүй юу тий. Тэгэхээр яг саяны ярьсан кейс шиг бид нар тархинд нэг өөр бодол ороод ирэхдээ бидний тэр бүх одоо бэлгийн мэдрэмж дурсал буурах ч юм уу. Гэтэл өөрөө бид нар бүх орчноос тусгаарлагдана гэдэг маань тэр хүнийхээ бидний хоорондын одоо гэр бүлийн эхнэр нөхөр байлаа гэж бодоход тийм ээ харилцаа ойр дотн халуун дулаан байвал өөрөө хамгийн суур өрчлсөн нөхцөл гэсэн үг. Тэр сэтгэл зүй маань өөрөө тэр хүнийг одоо хайрлж гэн, хүндэлж гэн, ойлгож гэн гэсэн юм таата дулаан мэдрэмж төрж байвал тэр өөр амжилттай явагдах үндэс. Гэтэл нэг гомдсон ч юм аа эсвэл хүүтэй хүндээ харилцаа үүссэн байвал тэр өөрөө бэлгийн харьцаанд орсноороо нэг одоо яргалч юм шиг тий өөрийгөө нэг золиосолцсон ч юм шиг одоо ашиглуулсан юм шиг тийм таагүй мэдрэмж авдаг. Гэтэл эмэгтэйчүүд маань өөрөө яадаг вэ гэхээр тэр нөгөө эрэгтэй хүнд бэлгийн харилцаа маш чухал гэдгийг мэддэг учраас тэр өөрийнхөө одоо өөрийгөө золиослох байдалд очтлоо ингээд яах нь одоо тийм одоо юу гэмдэ өөрийгөө тийм таашаал тийм сайхан мэдрэмжийн төлөө биш зөвхөн тэр хүний хэрэгцээг хангахын төлөө бэлгийн харьцаанд ордог тэрнээсээ таашаал авах болсон сэтгэл зүйн өөрөө бүр ингээ уналтанд ороод яваад идэг. Тэгэхээр яг энэ үндэс суурь нь өөрөө сэтгэл зүйтэй салшгүй холбоотой учраас энэ гэр бүлийнхаа бидний ойр дотн байдал хайр итгэлцэл тэр одоо ойлголцол нь өөрөө маш сайн байж бэлгийн харилцаанд бас шууд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзээд байгаа. Тэгжээж бид нар нөгөө бэлгийн харилцааныхаа талаар нээлттэй ярилцсан. Ичид зовх зүйлгүйгээр чамд одоо ямар асуудал тулгарч ийн яах вэ ийх үү те зүгээр бодит амьдралын өдөр тутмын юмаа нээлттэй ярьж чадах үйл ойлголцоод байгаа хүмүүс чи юу бэлгийн харилцааны тухай ярих те тийм учраас ерөөсөө л суурь нь бол юм сэтгэл зүйтэй салшгүй холбоотой гэж үзээд байгаа тийм. За тэгвэл бидэд юу н одоо яг ийм одоо асуудалтай гэр бүл яг одоо нөгөө шат дарааллаар нь гэх юм бол бид нар альнаас нь эхлэх хэвээр. Харилцаанаасаа ингээд эхлээд засаад явах хэвээр юм уу? Айлсгүй болвол ингээд зэрэгцүүлээ явах юм уу? Нэг бол ингээд нөгөө өөрийгөө хайж танин мэдхээс эхлэх хэвээр юм болов. Энэ дээр нэг ийм зүйл байдгийг. Монголчуудын нөгөө бэлгийн харилцааныхаа амжилттай сайн байдаг учраас зодуулаа л байгаад идэг ч гэдэг юм уу те аль эсвэл ингээд үл тоомсорлуулаад хэрэлдэж муудалцаал тэгсэн хэрнээл ингээд ойр дотн салахгүй яваал янаач гэдэг юм уу юм яриагаад идэг. Тэгэхээр яа харахгүй өөрөө хүний нөгөө онцлог өгдөл чинь бэлгийн харилцаанаас одоо маш их цогцол нийцэл мэдрээд ирэхээр тэр нөгөө сэтгэл зүйн янз бүрийн зөрчил маргаан ингээд тэрнээс илүү одоо нөгөө чухал биш болчдөг ч юм уу бэлгийнхаа хэрэгцээн дээр чухал ач холбогдол өгөө явцдаг ч юм уу хүн хүнийхээ онцлогоос шалтгаалаад байгаа л да одоо сэтгэл зүйн хувь тийм ээ угийн ийм эмзэг мэдрэмтгий их гомдомхой төнөрхөө хүмүүс байлаа гэхэд бүр өмнөх юмнууд нь бодогдоод тэр эрэгтэй хүний гаргаж байгаа одоо бэлгийн харьцааны үеийн зан үйлэн ч юм уу те нэг тийм бүдүүлэгч юм шиг санагдаад эмзэгдээд те тэгэхээр нөгөө хувийнхаа онцлогоос шалтгаалж байгаа гэтэл тэр мөр сонирн биш өмнө нь тэр надтай яаж харьцаж исэн тэр сонирн биш үнэхээр би тэр бэлгийн харилцаанд маш чухал ач холбогдол өгдөг тэрнээсээ өндөр таашаал авдгаа гэжээвэл яах нь одоо бэлгийн харилцаан дээр тулгуурлаад харилцаагаа бас сайжруулах боломжтой ч юм. Ер нь аль нь л үндэс суурин байх боломжтой л доо. Тийм ээ тий. Нэрээ бас ингээл одоо
найз нөхдийнхөө яриа өөрөө ингээл өөрөө амьдрал дээр ч гэсэндээ ингээл бодсон. Яг л тийм л байна нөгөө сэтгэл гэдэг юмхтэй айгуу тийм чухал байгаа байхгүй. Одоо ингээл ер нь ингээл хүмүүсийг ч гэсэндээ харж байхад заримд нь ингээд аяйгуу өндөр шаардлага тавьж штэ тэ одоо тэр нэг юм цэвэрхэн байх хэвээр юм намайг хэвээр энд л хэвээр ийм гоё хотел ч мэдхгүй те ингэж бэлдэж гээл те өөрөө ч гэсэндээ аяйгуу тэрэндээ бэлдэж мэдлээ. Гэтэл нөгөө нэг бүр амар галзууд уралдсан гутаа машины ойдлын суудлал дээр орцонд баг те цааданд маатанд чигтэй бүр юм амар тийм зоригтой алхмуудыг хийхэд бэлэн тэрэн ясам дээр зүгээр нөгөө маш хүчтэй сэтгэлийн тийм догтлол нөгөө нэг амьд байгаа дурлж байгаа тэр нөгөө мэдрэмжийг авангуутлаа бусад юм ямар ч хамаагүй болоод ингээл тэр бүр ингээ хүчтэй таталцдаг ч юм уу ингээл янз бүр байгаа дангууд яалчгүй тэр нөгөө нэг сэтгэл хөдлөл сэтгэлийн тэр нарийн холбоо сүлбэ гэдэг зүйл бас айгүй тийм чухал нөлөөлдөг юм байна л да. Тэр нөгөө өөрийгөө таних гэдэг дээр бас юу яагаад дэлгэрүүлээд асуумаар санагдлаа. Одоо юу гэдэг яна өөрийгөө таньсан чинь зарим нь нөхөр ирэхгүй болчих гэдэг байхгүй. Тийм амар тийм. Өөрийгөө таньсан одоо залуу ирэхгүй гэдэг. Заримдаа хэрэг болно шүү дээ. Нөхөр нь ажилтай өөрийн тоохгүй одоо хэрэг болно шүү дээ тэр чинь. Зөвхөн явах ч юм уу. Яаж одоо юу гэдэг өөрийгөө таньж өөртөө гар хангалга хийж өөрөө happy болох вэ бид нар. Юунаас эхлэв. За энийг болохоор яг гар хангалга гэж нэрлэхэд бас учир дутагдaltaй. Энийг болохоор өөрийгөө хөгжүүлэх дасгал гэж явж байгаа байхгүй. Гар хангалга гэхэр чинь эцсийн зорилго нь дуур тавих. Тийм үү? Энэ дасгалын гол зорилго нь болохоор өөрийнхөө сэрэл мэдрэмжийг хөгжүүлэх, ойлгох, мэдрэх эцсийн зорилго. Тэгэхээр дуур тавих бол эцсийн зорилго биш гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө яг л гар хангалга хийж амш өөрийгөө оролдож эхэлнэ. Тэгвэл гар хангалгаа шууд ингээл хилүүгээ оролдоод өтрийгөө хуруугаа игээл оролддог бол миний яриад байгаа дасгал яах вэ гэхээр ерөөсөө толгооноос эхлээл ингээл доош юм гэсэн. Энийг хийхэд хамгийн гол нь дулаахан байх хэрэгтэй. Тэгээ саад толгойгоо уц дуурахгүй байх хэрэгтэй. Хүүхэд саад болохгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар санаа зовнил нэг за би одоо тэдэн минутын дараа нэг тийм юмтай ч гэнэ тийм байхгүй өөртөө яг нэг хангалттай цаг гаргахаар доор хаяж нэг цаг гаргахаар хангалттай нэг тийм цаг гараагүй тий. Зөвхөн өөртөө байх тийм нэг орчин бүрдүүлснийхаа дараа тэгээд өөрөөр хэлбэл өөртөө л ажиллана гэсэн үг. Миний сэрэл мэдрэмж хаанаа байна? Би яг хаанаа илүү ач холбогдол өгч анхаарал өгч өөрийгөө илүү стресстүүлд юм байна гэдгийг тодорхой болно гэсэн. Бие харилцах байгаагаа ойлгоно. Тэгээ бидээ талархах хэрэгтэй болж эхэлнэ. Одоо жишээлбэл ингээд илхэнэ штэ. Энэ доошоо ерөөсөө ойртох болог. Эхний ээлж ингээл толгооноос эхэлнэ гэсэн үг. Ингээл үсээ ингээл илбэн штэ. Үсээ илбэхдээ төсөөл нь яг яаж илбэл надад илүү тааламжтай байхаар юм шиг байна. Өөрөө янз янзаар ийлж үзнэ. Тэгэл зөвхөн үс биш штэ. Тэгээ үс, дуух, тэгэл энэ чихний ар, хүзүү, игэм, тэгэл энэ хүзүү доошоо ингээ хөхрөө. Хөхрөө орохоос өмнө дандаа гадар талын эхлээд явна, дараа нь дотор тал нь. Яа тэгэхээр дотор тал нөгөө гадна орчинтай байнга өрөлддөг учраас мэдрэмж өндөр байдаг. Тэгэхээр тэрийг дандаа сүүлд үлдээн. Дандаа гадна талаа хэлж явна. Тэгээ гадна тал нь явлаа, дотор тал нь явлаа, энэ явлаа. Тэгээ хөхрөө орж ирнэ. Тэгээ энэ яг хэсэг чи өөрөө сэрлийн хамгийн өндөр зэг гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр хөхний хэсгийг нилээсээ оролдоно. Энэ хөвлийн хэсгийг оролдоно. Хил рүү орох болоогүй. Одоо хөл рүү орно. Хөлнөөсөө гадна талаа тийшээ орчих талаа оролдоно. За тэгээд хамгийн сүүлд нь одоо хил рүү. Яагаад энд сүүл нь орж ийн хөр яг энд ирэхэд аль хэдийн өөрчлөн нэг тийм гоё таатай, дулаахан нэг тийм гоё мэдрэмж төрөөд эхэлсэн байх ёстой. Суур тавьчихсан байх ёстой. Тэгжээж хил рүү орно. Зүгээр энгийн нөхцөлд болохоор чинь бид нар гар хангалуулахаар шууд хил рүү оролдол эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө механикаар өрөлт өгсөөр байгаа дуур тавилтанд хүрж байгаа учраас бүтэн биений тийм нэг гоё яг жинхэнэ тавилт боллоор орж чадахгүй. 50 гэхдээ хүч маш сул. Тэгэхээр өөрөөр хэлбэл эртний үнийг хизээч орлоход хэцүү. Тэгтэл нөгөө ижил хүслэнгүүд чи яагаад гэвэл хоорондоо бил ярилцсан ордог. Хоёр эмэгтэй хүн. Тэр чинь ялгаагүй нөгөө нэг тээврэлт, үнсэлт энэ юмнууд нь явж байгаа. Тэгээ хилөө оролцсон учраас бүх бие оролцож байгаа учраас тэр тавилт нь илүү хүчтэй болж байгаа юм. Тэгэхээр ганцхан одоо ингээд оршил хийгэнгүүт л эргэжтэйчүүд чинь хилүүтэй л ноцолдох гээд байдаг. Тэгэхээр тэр чинь тэрийг айгу оршоод байна гэж бодод. Яг тэр бол айгу чухал хэсэг мөн заяа. Хилүү бол өдөөх чинь хамгийн чухал хэсэг мөн. Тэгтээ тэрлүү сүүлд орох хэрэгтэй байхгүй. Суурийг ихлэ бусад газрыг бэлдэж өгөх хэрэгтэй. Эмэгтэй хүн чинь нөгөө нэг түрүүний хэлээс нөгөө 80-90% стресстэй ээжтэй гэхээр
тэр төмөн жуман юмын тархинаас нь салах хэрэгтэй байхгүй юу? Шууд бясалгалын зам руу оруулж ийн гэсэн үг. 2 минут амьсгал дээр ингээл төвлөрөхөд хүн чинь бодлоо ингээд цэгнээд би яг юун дээр төвлөрөөд байна гэдгийг анхаарч хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан тэр хүнийг нөө орчноос нь шууд тусгаарлаж эхэлж байгаа байхгүй юу? Сайн дураар нь одоо хүчээр гэсэн үг шүү дээ. Гаднаас нь. Тэгэхгүй бол нөгөө эмэгтэй хүн 9 шидийн бодоол нөгөө миний хүүх яаж харагдж байгаагаа гэж 9 шидийн бодож байгаа шүү дээ. Тэгээд илээл ингээл хүрэлцэл агшинд чи эмэгтэй хүн оршноо тасраад яг энэ бодит үйл явдал дээр өөр ингээ орж эхэлдэг байхгүй. Яг бясалгалтай л яг адилхан. Тэгээд ингэж явсаар хагаад яг ухаан санаа бүх юм чинь юу гэж үздэг вэхээр эмэгтэй хүнийх толгооноос эхлээд тархинаас эхлээс зүрх рүү ирээд тэгээд бэлэг эрхт рүү орно гэж үздэг. Эрэгтэй хүнийх болохоор доороосоо дэше явдаг байхгүй. Урсгална. Тэгэхээр ийм зарчмаар явуулах байгаа учраас эндээс нь эхлээд дараа нь энэ рүү орно. Цуглуулаа цаахан гол Бүх энергийн цуглуулаад тэгж явах хэрэгтэй ер нь бол. Тэгчээд одоо нөгөө түрүүний хэлээд байгаа нөгөө гар ангалга буюу өөрөө хөгжүүлэх юм чинь хийж эхлэх байхгүй. Тэгээд тавихгүй. Одоо ингээд 100 дээр дур хандахаар байх юм бол за 95 6 гээл мэдрээд өөр ингээд мэдэрч эхлэн штэ. Эхэндээ бол хүн мэдрэхгүй. Оролдоо тахад хөдлөө дагаа ч юм шиг нэг жоохон гоё болчихсон тэгээд таг болчихно. Тэр нь дандаа бодолтой холбоотой байдаг. Би одоо зөв юм хийгээд байгаа юм уу буруу юм одоо шалт хэнийг юм өөрийгөө хараад нөгөө бэлгэрхтээ гэж болоод нөгөө бэлгэрхтнийхээ өнгийг хараад ямар мохоо бор юм бэ үсийг авчих юмсан гэж шаал өөр юм бодож байсан нөгөөт нь байхгүй болчихно. Тэгээд дахиад эхлүүл үсийг авчихсаагүй нэрээ өнөдөр ч үс авахд муу өдөр гэснээс гээ бидний бодолч юусаг тэгж л ээдэржлээ ажилтдаг юм чинь те. Тэгэл хамаг юм яг хамаал юусоо. тэгээд нөгөө бэлгийн харилцаанд орохыг чинь бас нөгөө энергийн солилцол гэж үздэг. Тэгэхээр саяны ярьсан зүйлтэй бас гоё холбогдож эхэлж байна тий. Яг ингээл анхаарлын төвлөрүүлэл бүх энергийг өөрөө ингээл одоо өөр дээр нь төвлөрүүлж тийм ээ тэр нэг одоо дур хүсэл таашаал дээр нь төвлөрүүлэнгүүтэл маш гоё тийм бясалгалын бас гоё шинжлэх ухаан яригадаад байна шүү дээ давхар тий. Тэр бас ингээл нөгөө хинтээ унтаж хэвтэж явах нь өөрөө тэр хүний нөгөө энергит хүртэл нөлөөлдөг гэдэг чинь маш хүчтэй энергийн солилцол учраас одоо ганц хүнтэй үнэнч байх ч гэдэг юм уу тий олон хүнтэй бэлгийн харьцаанд орох нь өөрөө хүний энерги авраа одоо юу гэдгийг ажил үс өөр хүүхдэд нөлөөлдөг гэдэг чинь хүртэл яг ингээл холбогдоод маш чухал амьдралын чанарт нөлөөлөх нь хүртэл харагдаж тэр шүү дээ. судалгаа авахгүй юу тэр судалгаан дээр ядаж хамгийн багадаа 6 сараас дээшээ тэрнээс дээшээ ер нь урт хугацаанд нэг хүнтэйгээ бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүс хамгийн өндөр таашаалыг авж байна гэдэг судалгаа байхгүй. Тэгээд тэр секс гэдэг чинь тэр маш олон юм оролцож ин гэсэн үг шүү дээ. Зөвхөн нүдэнд харагдж байгаа бэлэг хэрэгтний үйл ажиллагаа биш үү. Одоо нэг ийм ойлголт бас зөрүү байж тээ. Одоо нөгөө хүн болгоны нөгөө нэг юм амьдрал хандах хандлага одоо үзэл бодол өөр байгаа дээ тий. Зарим нь бол ингээд яг одоо илүү дорны гэдэг юм уу те энэ нөгөө нэг энерги, таталцал үеийн үүр гэдэг ийм нөгөө нэг сүнслэг зүйлд илүү итгэдэг те. Одоо нэг хүнтэйгээ илүү үнэнч удаан ийм байх. Илүү барууны ч гэдэг юм уу, илүү чөлөөтэй сэтгэлгээтэй бас хүмүүс байна те. Тэр нь секс бол спорт юм гэдэг ч юм уу те. Энэ бол ингээд чамааг бүх унтуулдаг, илүү одоо арсичингоо ялгадаг, илүү одоо юу гэдгийг бие бэлтрийн хувьд ч гэсэндээ ийм. Тэгэхээр ер нь бол ингээд одоо партнертай байгаад тэгээд энийг спортчиг хийх хэрэгтэй гэдэг хүмүүс ч байна те. Одоо Sex and the City-гийн Саманта шиг гэдэг юм уу те. Ингээ янз бүрийн байна л да. Тэгвэл одоо сүүлд манай найз охтуудын дунд ч гэсэндээ ямар яриа өрнсөн бэ гингут зэрэг үргэснийхаа дараа унтан үздэй гэд юу яриад байгаа юм бэ? Унтаж үзчихийж үерхээ шийдэж штэ. Гэт ийм хоёр юм байгаа байхгүй. Тэгэл ингээл үргэсэн чинь нөгөөх нь жижигэн мижигэн амир мяазаа ингээл тойр хоорондоо болохгүй байвал тэгээ яхин чи салах юм уу? Нэг бол тэгээ гүрийгээл дэржигтэй яваад ах юм уу мах юм уу гэл ингээл ийм нөгөө энэний таарамжийн асуудал. Эхлээд энэ таарамжийг таньсны дараа зүрхсэтгэлээ нээх үү? Нэг бол зүрхсэтгэлээ нээсэн хүнтэй дараа нь энийг таних уу гэдэг ийм нэг хоёр сонголт байгаад байна л да. Ер нь яг аль нь юм бэ гэж яг нөгөө нэг коуч талаас хаа. Нэг л юм угаасаа нэг тийм жижигэн мичгэнж байдаг юм уу? Таарамжгүй марамжгүй зүйлийг тааруулж болдго юм уу? Нэг бол цаанаасаа нэг тийм хоорондоо зохицолгүй энэ төр байна гэж байдаг юм уу яа? Одоо нөгөө түрүүний хэлсэн шүү дээ. Яг тавихад болох юм бол ер нь эртэн өнгөч гэсэн гараар оролдол өөрийгөө тавилчихж байгаа зү тээ. Тэгэхээр тэр жижигхэн бэлэг эрхтэндээ байсан ч гэсэндээ ажиллагаа сайн хийжүүл бусад юмнуудаа сайн хөдөлгөж оролцуулж чадчихвэл нь асуудалгүй. Хинжээнд хэвээ мөртлөө эхнэр нь тавихгүй байгаа хүмүүс зөндөө шүү дээ гол нь. Хаяа нэг тавьдаг ч юм эсвэл бүр ингээ харилцаанд орохгүй эсвэл эхнэрээ тавиулж чадахгүй мөртлөө өөр хүүхэн эргүүл явц ирч зөндөө шүү.
Тэгэхээр тэр чинь тэрний гол асуудал шүү дээ. Тэгээ одоо ингээд судлаад тахаар одоо шинэ бодлогоор сэтгэл зүйч маань ч гэсэн ярих бах. Ерөөсөө яг хүний сэтгэл санаадаа маш их холбоотой. Багын ялангуяа анхны бэлгийн харилцаанд орсон. За ялангуяа эмэгтэй хүн одоо яг судалгааг нь үзсэн чинь 3 хүн тутмын 1 нь хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хаалдлагад өртсөн ийм туршлага одоо ийм асуудалтай эмэгтэйчүүд маш их байна. 3 эмэгтэй тутмын 1 гэж байна шүү дээ. Тэгэхээр чин бэлгийн харилцаа гэдэг нь анханасаа таагүй дурсамжаар хүлээгээд татсан эмэгтэй хүн байлаа гэж бодъё. Тэгээ тэр хүн дээр том эргэтэнтэй сайхан божготой залуу орж ирсэн ч уучлаарай. Тэрийг зүгээр стресс гэж хүлээж байгаа. Ойртохчгүй тэр божгонд. Зүгээр секси харилцааг бол зүгээр хамгийн балиар заван юм гэж үзэх байхгүй. Эсвэргээрээ анхны секси харилцаа нь маш тийм юу гэдэг чигшил нойтолын сайн өгөөд, сэрлийн сайн өдөөгөөд маш гоё тааламжтай орчинд өөрийнхөө дуртай үед хүчилж биш те тааламжтай ингээ өнгөрөөцсөн эмэгтэй хүн бэлгийн харилцаа маш гоё таатай үлээгээд авсан нэгдүгürt. Хоёрдугаарт багада ээж автагаа ингээ өсгөд ойр дотнойхон дэр гэр бүлийн хамгийн ингээд ойр дотн байх хэвээр хүмүүс нь яг хамт цагийг өнгөрөөч чадсан, анхаарал халамжтай байж чадсан. Айлд ингээд нөгөө 50 үлэгт болгоогүй, эсвэл хаяа солонгос явчаагүй ч юм уу тий. Яг сэтгэл зүйн хувьд ингээд халуун дулаан гэр бүлдээ өссөн тийм эмэгтэй хүн бол ямар ч эрэгтэй хүнтэй уулзраа болоо секс хийж чадна. Бэлгийн дур хуслын хувьд ч гэсэндээ амархан өдөгдөх боломжтой. Сексээс таашаал авах нь ч гэсэндээ илүү. Сексээс таашаал авах чадамж муутайлгаад байвал тэрний цаана багада туулж өнгөрсөн сэтгэл зүйн асуудлыг юу вэ? Ялангуяа нөгөө энэ эцэг эхийн харилцаа хамаарал, халуун дотн тийм харилцаа хамаарал мэдэрч чадаагүй бол нөгөө нөхөр дээрээ очингууд яах вэ? Нөхрөөрөө ингээд нэг юм харилцаа хамааралтай тийм мэдрэмж авах гад илүү ихгүй аншигна араас ингээд байнга хөөцөлтөн. Нэг бол тэрэндээ зүр сэтгэлээ бүр өгөхгүй. Өгчих юм бол хаяа явчих гэсэн айдастай. Өөрөөр хэлбэл нөгөө хамгийн дотны ээж аав нь тийм өөрийг нэг хайцсан юм шиг мэдрэмж төрүүлээд өссөн хүүхэд том болоод ирэхээр гэр бүлийн харилцаанд орохоор тийм болно. Тэр утгаараа бэлгийн харилцаач гэсэн тэр үний тийм чухал биш. Тавихгүйсэн ч ямар ч асуудалгүй. Тэгэхээр одоо та хэд яриад байгаа ч юм бол зөв өнгөө хэлбэр байхгүй юу? Тэрний цаана нөгөө болоод байгаа юмнууд ч одоо яг иймэрхүү юмнууд нөлөөлд юм байна л гэсэн үг байхгүй. Энэ бас нөгөө хүүхдийн нөгөө сэтгэл зүйн боловсралтай салшгүй холбоотой гэж хараад байгаа. Одоо жишээ нь хүүхэд те яг нөгөө хүүхдийн онцлогийг насанд нь тохируулаад бид нэр тохирсон юм мэдлэг мэдээлэл сэтгэл зүйн бэлгийн боловсралыг олгох нь чухал. Жишээ нь хүүхэд яг 3-6 наснда хүүсийн ялгаагаа мэдэрч эхэлдэг. Одоо ингээл эрэгтэй хүүхдүүд ингээл бэлэг эрэгтний оролдоод гүйжидэг те энэ ч өөрөө би чин эрэгтэй хүн юм байна. Би чин эмэгтэй хүн юм байна гэд нөгөө өөрийнхөө эд эрэгтнүүдийг ялгааг мэдэрч эхэлсэн үеэс нь чиний одоо нөгөө бие махбод бол чиний л бие махбод өөр хүн хүрэх ёсгүй эмзэг хэсгүүдэд чи өөрийгөө хайрлах ёстой гэд. За тэгвэл 6-аас дээш 7-оос 9 наснда өөрөө бэлгийн боожлтын талаар ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Чамд ямар өөрчлөлтүүд явагдах боломжтой вэ? Хүүх урган одоо ус урганч гэдэг юм уу те. Ингээд ирэхээр нөгөө өөрт гарах онцлог өөрчлөлтүүдийн тухай хүүхэд урьдчилан мэдээд тав. За тэгээ яг нөгөө бэлгийн боожлтын үед нөгөө бэлгийн зөв дадал хэвшил, хүсээгүй жирэмслэлт, эрсдлүүд, урьдчилан сэргийлэлт, бэлгийн харилцаанд орох нь одоо ямар эрсдэлтэй, бэлгийн харилцаа гэдэг маань өөрөө ямар зүйл үү гэдгийг хүүхдтэйгээ нээлттэй чөлөөт ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл ярихад би яг нэг хүүхдийн сургалт хүмүүжлийн байгууллага хуучны орол хүүхдийн хоригтоор ажиллахад хүүхэд нөгөө насанд хүрээгүй бол бэлгийн харилцаанд орохыг завдсан бол шууд нөгөө хоригдох, ял оноох юм хууль эрх зүйн одоо акт байна л да, санкц гэдэг үлээ. Тэгээ гэтэл тэр хүүхдүүд тийм бэлгийн боловсрал өөрөө эзэмшээгүй. Зүгээр үерхэд суун гэж ярьж исэн. Нэг бол зүгээр нөгөө сэтгэл хөдлөлтөд удирдуулаад хоорондоо бэлгийн харьцаанд орсон. Тэгээ нөгөө ээж аваасаа айсандаа болоод би бэлгийн харьцаанд орсон гэж загнах бах гэснээсээ болоод нөгөө энэ намайг хүчрхийлсэн, энэ над руу дайрсан гэлчдэг. Гэтэл ерөөсөө эцэг их нь тэр үед нь шууд нөгөө шүүх цагдаа болонгууд хууль эрх зүгээрээ тэр хүүхэд хүсээгүй ингээд одоо гэмт хэрэгтэн болцсон. Тэгээ маш олон ингээд өсвөр насны хөвгүүд. Тэгээд тэнд ажилдаг хүн өөрөө за миний хар судалгаагаар миний одоо ажигласнаар 80% нь яг ийм асуудлаар орж ирж байна. Нэг бол энэ хуулийн актандаа байна. Нэг бол одоо энэ өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн боловсрал алга. Тэгээ нэг хүн надад яг ингэж хэлчихсэн. Надад ээж минь, багш минь, аав минь ийм хууль байдаг гэдгийг хэлээд өгчихгүй яваа. Бэлгийн харилцаа ямар одоо эрсдэлтэй болон ямар онцлогтойг хэлээд өгөх минь яваа. Энийг та ингээд олон хүнд хэлээч. Энэ хуулиа мэдэхгүйгээс болоод нөгөө бэлгийн дур хүслээ дарж мэдэхгүйгээсээ болоод хүүхдүүд ийм их хувь заяагаараа хохироод байна гэдэг.
Тэгэхээр магадгүй бүр ингээд хүүхдтэйгээ тэр ялангуяа өсвөр насны эрэгтэй хүүхдүүд гар хангалгын тухай тэр одоо бэлгийн мэдрэмж хүрлийг яаж зөв боловсон гадагшлуулах вэ? Охтуудын хувьд хүсээгүй жирэмслэлт бэлгийн замын халдварт өвч ямар эрсдэл байж болох талаар бид нэр ярьдаггүй монголчуудын нэг онцлог нь. Тэгэл бид нэр өөрөө энэ тэндээс болсон болоогүй мэдээлэл аваад бэлгийн боловсралтай болж идэг. Тэгэл одоо саяны ярьсан шиг янз бүрийн трауматай болчихдээ. Одоо бэлгийн халдлаганд өртөж идэг энэ биендээ хүрүүлж болохгүй гэдгээ ч мэдэхгүй. Аль эсвэл одоо нөгөө хин нэгэн оролцсон ч юм уу ямар нэгэн таагууд урсамж үлдээхэд тэрийг өөрөө нуудаг ч юм уу тэрнтэйгээ ажилддаг ч юм уу гих мэтчил өөр нь маш олон юм сэтгэл зүйн асуудал өөрөө энэ бэлгийн харилцаатай холбоотойгоор үүсээд байгаа. Гих мэтчлэн одоо саяны ярьсантай холбоотой маш олон зүйлүүд бол ярих боломжтой л да. Яа, ихтэй бас харамсалтай энэ бид нар одоо нөгөө хаалттай ичдэг ч байдаг юм уу яадаг ч тийм тэгэл нөгөө хүүхдүүдээ би тэд чинь хизээж том болцсон л гэж нөгөө боддггүй юм бэ л дээ. За юу одоо арай л эргэттэн ч юм уу арай л энийг ярахад юу байна маа гэл ингэхэд гэтэл хүүхэд нөгөө найзлуутай болвол нэг болвол жирэмсэн болцсон ч байдаг ч юм уу ингээл суухаас үр аргагүй болдог. Тэгэл айгүй залуугаараа ээж болдог нөгөө гэр бүл төлөвлөлтөө авахгүй их мэтчлэн олон асуудлууд бас байна иргэн тойронд ялчгүй. За буцаад хосууд руугаа орох гэж үү. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Яагаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж нарыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлдэг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Түрүүн та тэр нөгөө хэлжсэн шүү дээ. Ямар ч том боож байгаа байсан гэд те. Тэгээд гисэн чинь манай нэг найз өхний ярьжсэн яриа ингээд надад айгүй тийм сонин юм сэтгэл үлдээсэн баггүй. Тэр нь юу гэсэн чинь би ингээд найз залуутай болсон чинь найз залуугийнхаа боовыг бүр ингээд хараад амар үнэхээр үзэсгэлэнтэй боо. Тэгээд гисэн чи би гинт боцсон баггүй. Үнээрээ бас эрэгтэй хүний боовнд гоо үзэсгэлэн гэж зүйл бас байж болдгийм биш үү тэгээд ингээд болохоор тэр хүний ярианаас би жишээ нь бодож байгаа байхгүй те хөөх боов гэстэй үзэсгэлэнтэй гэж бас харддаг юм бэ нэгэд те тэгээд энэчнээс нөгөө нэг хүний нэг юм харах нүдний ялгаа аливаа зүйлд хандлагын ялгаа тэгээд дээрэс нь бас яг үүндээ нөгөө бэлгийн боловсролын ялгаа ор үнжлийнхаа асуудалд яаж ханддаг юм ингээд ялгаа бас гарч байгаа юм байна даа л гэж өөрийгөө бас юм харахгүй бүтэлгүй юм бэ гэж айгу. Тэр бас юу яаж байгаа юм. Цаад эрэхтэй нь бас тэр эмэгтэйгээ тавиулж чаддаг байх. Тэр эмэгтэй ч гэсэндээ бас бэлгийн харилцаанд анхаардаг боловсралтай бас оролцоотой байдаг учраас тавьж чаддаг байх бэлгийн харилцаанд. Бэлгийн харилцаанаас таашаал мэдэрдэг учраас тэр бэлгийн хэрэгтний хүндэлж байна. Харахад тайрн үрж байгаа байхгүй. Яг энэ нь болохоор яг миний амьдрал дээр бас байдаг байхгүй. Одоо яг манай нөхөр бит хоёр чинь би одоо ингээд нөхрийнхөө яг бид хэрэгтнийг хараад бас яг тэгж хайр хүрдэг байхгүй. Зүгээр ингээд босцсон байхсан зүгээр л одоо дурлам арах юм уу? Шүтдэг. Гэхдээ ерөөсөө одоо юу гэдэг үнэрний хувьд, амтны хувьд ингээд тэр чинь тэгээд чилдээчээд буухгүй ингээд байгаад тахаар чинь хайр үрдэн баас тийм. Тэгээд нэг биш нилээд ингээд бэлгийн харилцаанд оруулаад нилээд ингээд тавилаад тахаар чинь яг тийм нөхцөлд бол эрэгтэй хүний бэлэг эрхтнийг бол эмэгтэй өөрөө бүр цаанаасаа ингэж шунаж, дурлж, хүсэж бүр ингээд хайрлал бүр ингээд баг дээрээ ингээд зална шүү дээ. Баг манай нөхрийн хамгийн хайртай юм баг тэр юм ч юм уу тийм. Баг тэ манай нөхөр ингээд шоглож ирдэг байхгүй юу? Би ингээ баг нас арах юм бол энийгээ баг ингээ хатаагаад чамд өгнө ингээ тасалж аваад. Тэгээд үнэрийг яах ингээ гэдэг байхгүй юу? Үнэр нь нас айгуу чухал шүү дээ. Би болохоор яг тэр орчмын үнэр нь надад айгуу таалагддаг. Үнэрийг яах ангүүт бандаж дотор нөгөөтгөө гэдэг үсэлсэн юу. Тэгэхээр тэр яг тийм тавиулдаг, тавьдаг, таашаал авдаг эрхтэнтэй байхд бол шүтэн шүү дээ. Үгүй тэр нөгөө үнэр гиснээс нэрээ одоо ингээ нөгөө яг тэр эмэгтэй хүмүүс болвол жишээ нь тийм ингээ нөгөө нэг юм гоё амттай, гоё үнэртэй, тийм чиглэг, тийм одоо шүүс
өөрөөсөө яг гаргахын тулд ананас иддэг ч байдаг юм уу, айдаг ч байдаг ингээд янз бүрийн аргууд бас бидэртэй шүү дээ. Ингээд ананасны компот ингээд идэж мэдээл тэгэл ингээд гэл ингээд янз бүрийн рил, тиктокууд ч гэсэндээ байдаг те. Тэрнтэй адилхан энэ мэтчлэн одоо ингээд ямар тийм одоо аргууд байна гэх юм уу? Эрэгтэй хүн ч гэсэндээ ингээд бас гоё үнэр тийм нэг юм хуурц мурц биш. Мэдээж хамгийн эхлээд эрүүл байх хэрэгтэй байх те. Хуурц мурц биш тийм үрийн шингэн гаргадаг энтер байхад тийм одоо янз бүрийн хүнсэнд энтер ингээд юу ах тийм аргуудаас та зөвлөвөл. Яг хүнснээсээ гадна угаасаа яг бэлгийн ярилцаанд ороод өдөөлт эхлээл сэрэл хөдлүүлэх гэхээр булчирхаанууч угаасаа хөлсний булчирхаануудаараа тэгээ бэлэг эртний ойр орчмоос ч угаасаа шингэнүүд нь ялгараад өөрийн гэсэн одоо заарын үнэр гэж хэлээд байгаа шүү дээ. Өөрийн гэсэн өвөрмөц үнрээ ялгаруулна. Бид нар ч өөрснөө нэг төрлийн биологийн амьтан учраас тэр үнрээрээ бас эрэгчин эмэгчин хоёр бинийг татж байгаа байхгүй юу? Амьтд чинь үнрээрээ татдаг шүү дээ. Ингээд үнэрлээд одоо тэр хойдлын хэсгийг үнэрлж байгаа л очиж дээр нь мурдж байгаа шүү дээ. Тэр хайж олж малдаг үстэй тий бүр. Яг тэрнтэй адилхан аль нь угаасаа өөрөө байгалийн цаанаас үнэр ялгарч байгаа байхгүй. Тэгвэл сүүлийн бас юу гэж үзээд байна нөхөр хитрхийх гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгслэнтэй холбоотой энэ үнэр дарагтаад байгаа гэж үзээд байгаа. Гоо сайхны одоо энэ бэлэгчний орчмыг чи угаагаад байгаа шүү дээ. Нөгөө зориултын шингэн сав янз янзын үнэртэй. Тэр нөгөө нэг ийм химийн гаралтай гэх юм уу одоо гоо сайхны л үнэр төрхөө яваад бас уг хүний өөрийнх нь тэр нэг юм өвөрмөц үнэр ховор болоод байгаа хөс үлээд. Тэгээд би өөрөө болохоор яг уг хүн нас яг энийг аюут дэмждэг. Яг байгалийн тэр төрлөх үнрээрээ бие биендээ таалагдах, татах. Тэгтээ үнэр нь бас нөгөө эсрэг хүснээ одоо таалагдахгүй үнэртэй хүн гэж угаасаа бас байна. Тэгээ анханасаа бас одоо ингэж үздэг. Анханасаа үнэр нь таалагдахгүй бол секс ярилцаанд ороод ирэхгүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр ер нь бол гоо сайхны одоо энэ үнэртэй усны цаатахыг жинхэнэ төрх уугийнх нь тэр үнрийг бас олж үнэрлэх гэдэг чинь тэр хүнтэй ер нь урт хугацаанд амьдрах үгүй юу хүртэл анхны тэр суур болж болдгоо гэж үздэг байхгүй. Тэр энэ үнэр чухал. Үнэр айгүй чухал. Яа тэгэхээр 5 метрхүүгээр бид нар энэ сэрлээ өдөх процессд орно шүү дээ. Хамар айгүй чухал шүү дээ. 5 метрхүүг чинь нэг том чухал юм. Энийг 5 метрхүүг яг ингээл 20-20% гээл аваад үзэх юм бол 100% байж бид нар айгүй гоё таашаал авна гэсэн үг шүү дээ. Хамрын ажиллагаа ч юм уу ороод ирвэл тэгэл юм чинь 80% ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд гоё үнэрийг үнэрлж чадахгүй л байвал тэгэл тэр гоё үнэрийг үнэрлэхээс гоё үнэртэй болохоос өмнө монголчуудын хувьд би бас сүүлийн үед юу ажиглаад байгаа гэхээр хамрын асуудал аягүй хэд юм байна монголчууд. Тийм штэ. Бүгд нацлины донтолчод аягүй ханиад хүрдэг. Тэгээд нөгөө бас жоохон нөгөө зодоонуудаа ирчүүж одоо юу гэдэг те. Хамрын өөрсөл аягүй ихтэй. Үнэрлэх мэдрэмж сул хүмүүс маш их байт юм байна. Тэгээ тэр нь чинь бас одоо яг энэ секс ярилцааны тэр таашаалд бас нөлөөлж байгаа. Үнэрэн дээр нэмээд хэлэхэд манай нэг багш ингэж ярьж ирсэн. Эрэгтэй хүний одоо өгдөл бол нүдэн дээр их төвлөрдөг учраас эмэгтэй хүний тэр нөгөө гадаад байдал тэр дүр төрх үйлдэл хөдөлгөөн нь өөрөө маш их юм өдөөгч болж өгдөг. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар гэртээ байхдаа ингээд байдгаараа нэвсэчээл гарах болохоор нэг гойж гардаг ч гэдэг юм уу. Тийм биш. Ядаж гэртээ байхдаа гой хөхтөө бол гой хөхөө ил гаргасан хувц өмсөөд нөхрийнхөө урдуур ингээд ширээгээ арчиж байгаа тэр үйл хөдөлгөөн чинь юм ялдан байх ч юм уу аль эсвэл яг нь биеийнхаа гой хэсгийг ил гаргаж одоо нэг ёсондоо яг нөхөр ингээд анзаараад байдаг тэрийг ашиглаа. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор чихэн дээрээ илүү төвлөрдөг, маш их одоо өдөөгч болж өгдөг. Энэ нь өөрөө гой сайхан үгийг хэлэх, гой сайхан одоо зүйлийг сонсоод ирэхээр биднэрт өөрөө маш их тийм таталцал одоо нөгөө өдөөгч болж өгдөг учраас энэ маань бас саяны ярьсан юм бэлгийн харилцаатай бас салшгүй холбоотой байх нь шүү дээ, тий. Тийм юм бэ, тий. Ер нь л одоо 5 метр хүүгээ зэрэг арилуулж харилцаанд орж сурах нь аюул чухал. Тэгэхгүй одоо та нэг боодолтой шүн ихэнх нь 11 цаг 12 цагууд бэлгийн харилцаанд орж байгаа заяа. Гэрэл нь унтрахаа. Унтраас харах уу? Нүд рүүгээ харахгүй. Тэгээ хоёр бинийг ойлгохтой үнэрлэхгүй. Сонсох юм байхгүй. Хүүхэд нь хажууд нь унтчихэдэг. Эсвэл ээж аав нь нөгөө өрөө унтж байгаа. Дуурчлахгүй. Тэгээ одоо ингээд нөгөө 20-20 хуваацсан юм ингээд бодохоор чинь 40-50% тэл секс харилцаанд орж байгаа. Тэгэхээр чинь нэг хэвэн уйдахтай гэдэг мөр орохгүй өөр яах юм. Тийм үстэй. Тийм учраас сард нэг удаа гэж байгаа байхгүй юу? Ядаж сард нэг удаа яг бэлгийн харилцаандаа цаг гаргах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Бүх юмаа канселтад зөвхөн та хоёр зориулсан цаг гэж байгаа байхгүй юу? Өөр хүүхдүүд байхсгүй
утас байх ёсгүй тий. Тэгээ болж игэл гэрээсээ өөр орчин гэж. Тийм манай хоёр найз нэрээ тэгдэг штэ. Одоо ингээд 10 хэдэн жил болж байгаа. Тэгэл одоо манай үеийнхэн чинь нөгөө харилцааныхаа 9 шидийн нөгөө хямралын цикл миклээ давж чадахгүй ингээд салхан салаал ингэж хахад манай хоёр одоо ингээд 10 идэх жилдээ ингээд хамтдаа 3 хүүхдтэй ингээд байж байгаа хгүй. Тэгээ манай хоёр яадаг вэ гэхээр зэрэг буудал ордог. Сард нэг удаа муу. Яг хүүхдүүдээ аав ээжтэй үлдээгээд тэгээд буудал ордог. А бид нар буудал орохроо яадаг вэ гэхээр хөдөө томил дээр явахаараа буудалд ордог. Гадагшаа аяллаар явахаараа буудалд ордог. Улаанбаатар хотод хэн хотел авах гээд замын нөгөө талд гэрн байж хахад те ингээ явж явах вэ гэд жишээ. Тэгсэн чинь үгүй штэ гэд тэгээд хүүхдүүдэд үлдээгээд ингээд яг ингээ буудал ордог. А тэрнээс тэгэхээр нөгөө яг нэгэндээ зарцуулах чанартай цаг нөгөө орилсон ч хүн сонсохгүй гэрлээ хасаагаа тэр ингээд шууд дуусаад 0 руу шалдан явсан ч дэрэгдээс нь хүн амьтаа харахгүй тий. Тийм нөхцөл байдлыг чанартай тэр одоо орчныг нэгэндээ бүрдүүлж байна тий. Тэгээ тэрнээс гадна сая нөгөө нэгнийгээ харах хэрэгтэй ингэх хэрэгтэйгээ ярьсан чинь сүүлийн үед бас нэг анзаараад байгаа зүйл нь хүмүүс айгүйх алкогол хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд ордог болчих гэж анзаарагдаад байгаа байхгүй юу? Ерөөсөө тэр нь нөгөө ингээ юу гэхээр бүр юм нөгөө тасартлаа ууж идэж мэдхтэй биш. Зүгээр л нэг юм жоохон хаалах. Тогтмол ингээ нэг вайн уусныхаа дараа ч юм уу нэг бол хоёр лаз пи уусныхаа дараа секс нь илүү гоё болдог ч юм уу. Гэдэг ч юм уу тийм. А гэтэл энд бас нэг юм сөрөг тал байгаа л байх л гэж бодоод байна л да. Мэдгүй яах нэг бол одоо ирчүүд нь арай илүү удаан тавьдаг болохоор зэрэг алкогол хэрэглээд байна уу. Нэг бол эмэгтэйчүүд нь арай илүү нөгөө нэг нээлттэй зоригтой болдог болохоор алкогол хэрэглээд байна уу. Гэтэл тэр чинь ямар нэгэн байдлаар эрүүл оюун ухаанаар холбогдож ижил тэр ингээд цаашаа айгуу дэм зөв үргэлжлэх ёстой юм шиг надад болохоор бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр өөр нь алкогольтой сексийн талаар гэж тийм зүйл байна уу гэдэг. Яг хоо энэ нөгөө нийгэм өөрөө нэг юм нийгмийн өөрийнх нь нэг юм стандарт хэм хэмжээ гэж байгаа штэ. Тэрнээс ингээд өөр юм үзүүлсэн хүнийг болохгүй дүрм зөрчиж нийгмийн хууль ёс журмыг зөрчиж чинь ч гэдэг юм уу. Тэгэхээр хүн секстэй холбоотой ямар нэгэн төсөөлөл одоо бие хилэмжийн хувьд нэг үзүүлмээр байгаа юм а үзүүлж чадахгүй баригдмал орчинд байгаа байхгүй юу. Ялангуяа сүүлийн одоо 10 жил 20 15 орчим жил гэж байгаа байхгүй юу. А өмнө нь болохоор чинь бидний одоо өвгдээ сапиенсийн үед болохоор яадаг гэсэн бэхээр өдөрт ерөөсөө нэг 3 4 хүн цаг л ажил хийдэг гэсэн гэж. Тэгэл бас цаг чөлөөтэй тааваараа стресс багтай байсан гэсэн. Тэнгүүт чинь стресс нь ийм их маш тэр үеийн стресс чинь юу байсан бэхээр зүгээр л арслан. Арслан намайг идэх гэж байгаа учраас би цогцох хэрэгтэй. Тэр чинь маш богинохон хугацаанд болоод явж байгаа. Амьд гарчвал азникола өгчүүл тэгэл дуусаа. Тэнгүүт тэр чинь хэдхэн одоо магадгүй хэдхэн минутын доторх одоо стресс байсан байгаа. Тэгсэн чинь одоо болохоор нөгөө стресс чинь бүр нөгөө хархаг хэлбэрт шилжээд маш удаан ингэ давнаж яваад байгаа учраас хүмүүс нэгдүгürt стресстэй юм гэсэн үг. Хархаг стресстэй. Тэгэхээр нөгөө стресстэй хүн яа гэм бүх юм ингээд баригдаад хомигцсан өөрийгөө илэрхийлэхгүй улам дотгошоо орж байгаа юм чинь сексийн хувьд ч гэсэн өөрийгөө илэрхийлэхгүй шүү дээ. Чөлөөтэй байж чадахгүй. Арх уунгууд яах юм? Чөлөөтэй биеийн тавьж байгаа мэдрэмж зориг орж иж байгаа ч тэрнтэй холбоотой байхгүй. А тэгээ хамгийн чухал юм нь архтай арх заавал энийг архтай холбож ярихгүйгээр зүгээр яг тэр нэг сексийн харилцаанда биднэрт ерөөсө гаргаж байгаа цаг нь хитрхи бага байдаг. Одоо ингээ орой 11 цагт өдөржингөө бид нар ажлыг ядарсан байгаа шүү дээ. Тэгээ ядарсан тэгээ оройн секс. Тэнгүүт ядарсан стресстэй за тэгээ өөрийгөө илэрхийлж чадахгүй нөө нийгмийн нэг олон баригдсан нэг юм хүлээснүүд байгаа шүү дээ. Тэрийг чинь биднэрт давахын тулд нэмэлт нэг юм хэрэг болчиход байгаа байхгүй. Тэр нь алкогол. Тэгэхээр энэ алкоголоор заавал далиндуулахгүйгээр өөрөө тэр өөрхөн секстэй холбоотой одоо хүсэл юмнуудаа ингээд чөлөөтэй илэрхийлэхэд тэрийг нь нөгөө хүн гол нь чөлөөтэй ойлгоод хүлээж сонсох үгүй юу гэдэг чинь бас аягүй чухал шүү дээ. Тэгэхээр энийг хэрвээ хажууд хүн чөлөөтэй хоорондоо энийг чөлөөтэй ярилцах чадахгүй байх юм бол энэ ярих гэдэг юм маань заавал алкоголтой шихлээд өөрөө ийм хүн дээр очих хэрэгтэй байхгүй юу? Яагаад чөлөөтэй юм ярьж чадахгүй? Бага насны янз бүрийн асуудал байна уу? Шархаа эдгээс юм уу, эдгээгээгүй юм уу? Ямар стресс нь ингэж үргэлжилж явсаар байгаад өнөөдөр ийм ингэж заавал арх уужиж ингэх шаардлага үүсээд байгаа. Тийм тий. Тэрийг энэ хүнтэй уулзч асуух нь шүү дээ. Асуудал шийдэх хэрэгтэй. Тэгжээж эн чинь чөлөөтэй болно гэсэн. Тэр ямар нэгэн хүлээс юм хан байгаад байна гэсэн үг л дээ. Нөгөө эрэгтэй хувьд болохоор алкогол уучхад бол мэдээж мэдрэг чадвар нь жоохон буураад хөвчрөлт бол удаан баригдана.
Тэгтээ таашаална. Бүр алкоголны хэмжээ хэтэрчих юм бол таашаална бүр байхгүй болчих гэсэн. Бүр одоо суларна гэсэн. Өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө мэдрэлийн системийг бүх юм нэг удаашралт ингээ мэдрэг байдлыг алдуулчих шээ. Тэгэхээр чинь мэдрэх юм багсан шүү дээ улам. Тэгэхээр таашаал улам багсан гэсэн. Тэгэхээр заавал тэр архитай холбохгүйгээр зүгээр өөрийнхөө тэр байгалийн өгөгдлөөрөө хоёр биендээ хамгийн юм өвлөж авалцсан гэдэг чинь одоогийн нийгэмд хүмүүсийн хувьд ер нь хэцүү болчиход байгаа. Хотчл гэдэг юм баггүй юм чинь. Хотчлын хамгийн том сөрөг нөлөө. Энэ одоогийн нийгмийн нөлөөлж байгаа дээр бас нэмээд хэлэхэд нөгөө Монголын нэг нөгөө бие холдвол сэтгэл холдно гэдэг үг байдаг шүү дээ. Энийний цаана бас яг энэ бэлгийн харилцаатай холбоотой асуудал яригадаад байгаа юм шиг санагддаг. Нөгөө олон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг эхнэр нөхөр хэрнээсээ тусдаа унддаг л байвал эн чинь өөрөө бие нь холдож сэтгэл холдох. Бэлгийн харилцаа ойр, хүрэлцэх мэдрэмж ойр байх тусмаа сэтгэл илүү ойр дотно, илүү ойлголцол. Тэгэхээр бид нар чинь нөгөө бие холдвол сэтгэл холдно гэдгийг нөхөр нь тусдаа байдаг ч юм уу хол байдгаар ойлгоод идэг. Нэг гэрт дотор хамт байгаа хэрнээсээ л эхнэр нөгөө хүүхдтэйг унтаад тийм тусдаа бүр ингээд том болчиход тахт хүүхдтэйг хамт сурцсан. Тэгээ нөхөр нь тусдаа. Тийм. Тэр хүрэлцэх мэдрэмж чи өөрөө маш чухал. Бэлгийн харилцаа хүртэл хүрэлцэх мэдрэмжтэй. Тэгээд би ойр байх тусмаа сэтгэлчин ойр байна. Бэлгийн харилцаа яа харахгүй гэр бүлийн уур амьсгал харилцаанд маш чухал гэдгийг одоо монголчууд маань энэ үгээр өөрчлөлт илэрхийлсэн шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ дэр би нэг нууцаад ил яв. Нууцаач гэж тийм. Нууц дуртай шүү. Би болохоор ер нь бол оронд унтахдаа ер нь төрсөгтэй унтдаг. Өцгөө унтдаг. Ер нь ихтэй дандаа шалт унтдаг. Тэгжээж нөгөө арьс арьсан минь манай хөрчөндөө төрсөггүй унтдаг. Би тэр оронд ороод төрсөг хажуудалтаа тайлна өглөө усал өмсөл гана. Тэгжээж ингээд яа тэгэхээр өдөржингөө уйлцахгүй байхгүй юу? Би биендээ хүрэх зав байхгүй байхгүй юу? Орой орж ирэл хоол ундаа ингээл оронд ороод ёо нэр нөхөртэй илүү гэж бодож байгаа. Үүдээ сайн байв уу? Сайн байна уу? Тэгээд ингээл арьс арьсаа ингээл наалтчих чинь өмнө гоё тэр нэг эртөө үний дулаахан нэрэг гэдэг чинь гоё шүү. Тэгээд төрсөг тэн дээр ингээл ороод ирэх юм бол нөгөө бэлэг эргэтэн чинь яг ингээл гоё наалдангууд чинь тэр бэлэг эргэтнийх нь үсэн ч юм уу халуун бэлэг эргэтэн ингээл хажуугаас ороод ирэх чинь хамаг юм чи гэл ингээл ажиллагаанд орж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө бандаж хамаг юм чи хаагаал унцхны ус хамаг юм чи хаагаал ингээл тэгэхээр нөгөө ор хүнслийн даваагаа сайхан угааж эндөөдөж тэр цагаан горхооны асуудлуудыг сайн шийдээд бас цагаан горхооны асуудал явна шүү дээ энэ чинь. Тийм шүү дээ. Тэгэхээр юмнуудаа сайхан угаа сайхан эндүүдээд асуудлыг шийдээ. Тэг ер нь болж игэл байнга тэгж унтаж чаддгүй. Зарим хүн бол нөгөө байнга унлахны устай унцаагаа тэгж унтаж чадахгүй хүмүүс бас байна. Ихэнх бүр ингээ өөрөө зориудаар хаяа тэгж унтвал бас айгүй зүгээр. Харилцааг нөгөө татан болгодог. Тийм байна. Одоо ингээл нөгөө үр хөвгтэй ч гэсэндээ ингээл нөгөө нүцгэн ингэртэй тэрэл ингээл гой мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгэл нөгөө тэр чин айгүй юм нөгөө имчилгээ нэг шил ингээл бүхэл юмны юу болдог. Тэгэхээр ялгаагүй л тэр дунд ингээл маш тийм нандан холбоо хайр явжлаагаа бол тэр арьс арьсаараа үрэлцэх гэдэг зүйл чинь амар чухал байгаа байхгүй тий. Тэр тусмаа нөгөө ингээд одоо нялх хүүхдтэй хосууд энэ төр ингээд ойрхон олон хүүхдтэй хосууд масууд бол ерөөсөө хамт унтахаа болцсон. Ажиглагдаад байдаг байхгүй. Нэг хүүхдээ аваад нэг унтдаг, нөгөөх нь нэг хүүхдээ аваад ингээд унтдаг. Тэгээ нөө орой морой хоорондоо тавхилцч махалцвал нөө орой морой гэж байгаа өөртөө нөгөө стрессээс болоод нах хөглөөс ирдэг те. Чи өчтөрөө айрын тийм ээ гэл ингээд. Тэгээ нөө энэ чинь нэг тийм хөвгчлөлтэй юм нэг юм ойр зүрийн жижиг зүйл мэт боловч ингээд урттаа нэг юм баг багаар ингээд нөгөө хөндий хоол хоосон ингээд мэдрэмж ингээд улам л ингээд дундан суугаад идэг ч юм уу тийм л юм байна л та. Өөр бас нэг юм сонирхолтой асуулт нь тавьж чаддаг эмэгтэй тавьж чаддгүй эмэгтэй гэл ингээд сая ч гэсэн ингээл яриан дээр дурддагдаа л шүү дээ. Тэгэл нөгөө бидний ингээл бүсгүүчүүдийн дундах ярианд ч гэсэндээ байдаг шүү дээ. Ингээл би хат хүртэл тавьж үзээгүй шүү дээ. Тэгээ чи яад ингээл тэгэхээр ингээл зүгээр ингээл тавьж байгаа юм шиг заримдаа ингээл жүжиглдэг гэл те. Худлаа ингээл дүүр хэсгэж тавьж байгаа юм шиг болдог байна те. Тэгэдгүй чи тэгээд одоо өдийн хүртэл ингээд тавьж чаддгүй юм болвол бараг секс их гэж яад юм гээл те. Зарим нь болохоор яг зөвхөн тавихын тулд секс идэх ч юм уу. Ингээ нөгөө нэг янз бүр байгаад байна л да. Тэгээд энэ нөгөө секс тавих гэдэг зүйл юу н хэр чухал юм. Заавал нөгөө эмэгтэй хүн болгон тавьж чаддаг байх ёстой юу? Тавьж чаддгүй бол тавих тэр арга барил заавал сурах шаардлагатай юу гэдэг тухай. Сөүлэб ерөнхий ивент төгчээр дэлхийн хамгийн нэмгэн жиөх Baby Lab хамтарч ажилладгийг та бүхэн маань сайн мэднэ. Тэгвэл Baby Lab-ийн саяхан Герман улсын Dermatest лабораторид шинжлэгдэж хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Энэ нь
таны хүүхэд хэрэглэснээр ямар нэгэн одоо сөрөг үр дагавар байхгүй, арьсанд харшил өгөхгүй гэдгийг давхар баталж байгаа юм. Тэгвэл Baby Lab-ийн жив одоо шинжлэгдсэн савлгаатайгаар CU-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Panties Kit нь юугаараа онцлог вэ гэхээр M, L, XL гэсэн 3 янзын одоо хэмжээтэй живхийг багтаасан, мөн дээрэс нь одоо хүүхдийн арьсанд харшил өгөхгүй нойтон салфеткийг бас ингээд давхар багтааж өгсөн юм жижиг савлгаа гэдгээрээ онцлог байгаа. Хэрвээ одоо хүүхдтэйгээ гадуур зугаалж агаад нэг бол шүн яаралтай гів гинтхэн живхэн дууссан үед хамгийн ойрхон байгаа CU-рөөгөө ороод Baby Lab-ийн Panties Kit-ийг авах боломжтой. 3 процесс байгаа байхгүй юу? Таашаал, дур хүсэл, дур тавих. Тусдаа ажиллана гол нь. Таашаал бүрдчихэж дур хүсэл төрнө. Дур хүсэл төрж ийж дур тавь. Дур тавихгүй бол энэ хоёр процесс дутаа ажиллаад байна гэсэн үг байна. Таашаал гэдэгт нь жишээлбэл юу юм хэр тэр орчин яг таашаалтай байна уу? Яг л нөгөө дээр үеийнхээ ярих юм бол аюултай орчин гэл мэдэрсэн. Жишээлбэл нөхрөөс нь таагүй үнэр үндэтгэл юм бол тэрийг аюул гээл тарих мэдэрсэн л бол тэр таашаал өгөхгүй. Сонин үнэр амнаасаа үнэртүүлчихэд 1000 гой хувцлаад эсвэл нөгөө эртнээ сайхан босчоод ирлээч нөгөө хүний чинь тархин тэр чинь үжүүлж явахаар аюул гэж хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр эхлээд хамгийн чухал юм дээр таашаал гэдэг юмыг үүсгэх нь аюул чухал. Гэтэ тэрийг бас нөхрөөс үүсгэхээс гадна нөгөө орчин нөхцөл гэдэг юм чинь миний бас өөрийн орчин нөхцөл чухал шүү дээ. Тэр нөхөр гэдэг бол миний орчин тойронд байгаа орчин нөхцөл дотор ороо явж байгаа юм байхгүй. Тэгэхээр харж байгаа, үзэж байгаа, сонсож байгаа, хүрлцэж байгаа энэ бүх юм чинь надад таашаалтай байна уугүй юу гэдгийг аюул сайн чеклж хянах хэрэгтэй гэсэн. Тэгэд яг ямар юм нь надад таашаал өгж ийн гэдгийг олох нь аюул чухал байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг нь одоо миний хувьд одоо жишээлбэл таашаал гэхэд би бол бүжигнээс аюул таашаал авдаг юм байхгүй. Бүжиг. Тэгэхээр зарим эмэгтэй хүний хувьд болохоор үнэртэй усны таашаалт өмнөж болно шүү дээ. Амьдралаас авах таашаал гэдэг юмнууд аюулсаа ойлгоод тэр таашаалаа хүртэж сурсан эмэгтэй хүн дур хүсэл гэдэг юм руу орж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр таашаалыг мэдрэхийн тулд эмэгтэй хүн өөртөө холбогдох хэрэгтэй гэсэн үг. Би яг юу хүсээд надад яг ямар орчин нөхцөл би хаана байвал илүү таатай байна гэдэг асуултыг байнга өөрөөсөө асууж хайж явна. Тэр таагүй мэдрэмж төрүүлж байгаа газраас хурдан холдох хэрэгтэй. Нөгөө ихэнх эмэгтэй хүмүүс маань яг ийм орчин нөхцөлтөө ингээд төвчээд байгаад байдаг. Тэнгүүд нөгөө таашаалаас уламж холдоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дуртай одоо жишээлбэл бүжинд явмаар байдаг. Нөгөө хүүхдүүдийн бас төлбөрөөр байдаг. Өөрөө бүжинд явахгүй хаашаа суугаал байдаг. Тэгтэл нөгөө таашаалаа хөгжүүлэхгүй ингээд байгаад байна гэсэн үг байхгүй. Хоолоо игээл хүүхдээ зүгэл, ажиллаа игээл таашаал яаж хөгжих юм? Таашаал авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ч яг иймэрхүү юмдаа бид нар өөрснөө цаг гаргаж мөнгөө төлж тэрэндээ ингээ ойртчихийж тэндээс таашаалаа сурж ийж дур хүсэл гэдэг юм чи айгүй амархан хөдөлдөг ийм шатруу байна. Одоо тэр нөгөө өөр бас зөвхөн нэг байрлалаар тавьдаг гэл бас байдаг шүү дээ. Би зөвхөн дээр нь гарч ижил тавьдаг гэдэг ч юм. Тэмүүт ингээд одоо ботхоор тэр хүн зөвхөн дээр нь гараад өөрөө хурдаа тохируулаад өөрөө ингээ хөдлөөд хэмнэлээ тохируулаад тэгээ тавьж шít. Тэгэхээр тэгснээ өөр байрлалд орохлоор тавихаа болчиход байна гэхээр нөгөө таашаал дур хүсэл нь хайчаад байгаа юм л гэж байна. Яачаад байгаа юм бол. Тэр хамгийн гол нь ингэж байгаа. Тавих нь бол тавьж байгаа. Гэтэ механикаар үүсээр тавьж байгаа байхгүй. Тэр хүн дээр нь гарч байгаа шүү дээ тий. Дээр нь гарахаар их уруул болоод хилүү хоёр үрэгдээд байгаа байхгүй юу? Үгтрээгээрээ тавьж байгаа биш. Хилүү их уруул хоёр ингэж үргэцээр агаад хүчээр механикаар өөргөө тавиулж байгаа гэсэн үг. Чинь нөхөр нь ингэж нөгөө эсвэл өөрөө ч юм уу ингэж нөгөө өдөөх процесс ерөөсөө явагдахгүй. Тэгээд тавихын тулд дээр нь гараад хөдөлж ийж тавьж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь механик. Энэ тавилт өөрөө тавьсан ч маш хүчгүй сул. Тиймж гоё таашаалтай тийм гоё тавилт биш байхгүй. Тэгэхээр тэр хүн арга жоохон өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Одоо энэ юм. Одоо жишээл энэ нэг бодит эмэгтэй. Угаасаа ийм асуудал маш олон эмэгтэй хүнд байдаг байхгүй. Яа тэгэхээр нөгөө уламжлалт байрлалаар өөрөө доор нь орчхоор тавихгүй үлдчихдэг байхгүй. Эрэгтэй хүн чинь нөгөө үрийн шингэнээ ингээ удирдах, сэрлээ удирдах юм чадамж сул учраас дээр нь гарахаараа хурдан тавьчихад байдаг. Тэгэхээр нөгөө анхнаасаа нөгөө түрүүний хэлжсэн заавал оролдчихий, заавал нэг юм болж ийж сэрлэн хөдөлдөг эмэгтэйчүүд их их байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй чинь болохоор айгүй хурдан тавьчихдаг. Энэ хоёр чинь хугацаанд зөрөөд байгаа штэ. Тэгээ эрэгтэй дээр нь гарахаар чинь угаасаа эмэгтэйгээс төрүүлж тавих магадлал маш өндөр болчихж байгаа байхгүй.
Тэгэнгүүт эмэгтэй нь олон удаа тийм татагтаад байгаа учраас тавихын тулд өөрөө дээр нь гараад шүү дээ. Тэгэхээр одоо тэр эмэгтэй яах вэ гэхээр өөр байрлалуудаар тавь сурах боломж байгаа. Одоо би жишээлбэл анх одоо бас яа ингээл хүссэн цагтаа дуртай үедээ байнга тавьж чаддгүй байх үедээ бас тэр дээр нь гарч тавьдаг гэсэн байхгүй. Одоо тэгэхээр ингээд эн чинь хөгжүүлж явсаар хагаад байрлал нь шал өөрчлөсөн гэсэн. Эсэргээрээ би доороо нөгөөтгөн дээр байхад тавьдаг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр чинь хөгжүүлэх ёстой, боломжтой. Цаг гаргаад суралцах ёстой байхгүй. Одоо чи ингээд бодоод үз. 7 хоногт нэг 2 удаа дунджаар бэлгийн харилцаанд орж ийн. Тэр 2 ч хүн бэ. За 2 ч хүн байгаа. Тэгээ за 1 гээ тооцъё. За 7 хоногт 1 удаа за өсрэл тэр нэг 20 минут. 15-20 минут л болж байгаа дунджаар. 7 хоногт 1 л удаа. Тийм л хатаад тий. Тэгэл ингээд болоо. Тэгэл ингээд яваад хаар чинь яаж хөгжих юм. Тэгээ нэг хэвээ уйдна гэдэг чинь өөрөө энэ угаасаа ойлгомжтой шүү. Тэгээ юм чинь хөгжин тэлнэ гэдэг чинь заавал тэрэнд цаг хөрөнгө оруулалт хүч хөдөлмөр гарч идэх чинь тэлэлт явд юм аа. Тэгэхээр чин сексийн хугацаагаа олшруулах хэрэгтэй, тэрэнд анхаарал хандуулах хэрэгтэй, нэмж судлах хэрэгтэй, турших хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхгүй яг энэ ингээд 7 хоногт нэг л тэгээ нэг удаа 20 минут хийгээд тэгээ тэргээ хэвэн ингээд уйтгартай гэдэг л тэггүй яа тийм шүү дээ. Угаасаа л тийм байж шүү дээ. Гэдрүүл орно гэсэн үг. Одоо тэгээд ер нь сүүлийн үед ингээл нэг маркетингийн ч одоо хүч вэ, одоо олон зүйл ингээл худалдаа арилжаа нээлттэй болсны ч ингээл давуу талч байна, сул талч байна. Ер нь бол одоо ингээл нөгөө олон секс шопууд ингээл хаасаагүй байдаг болсон байна. Янз бүрийн сайтаар тэрийг худалдаа захиалаад авчиж болдог болсон байна. Янз бүрийн нөгөө нэг юм одоо секс дээр ингээд янз бүрийн зүйл одоо эрэлхийл, гоё байлга, энийг ингээ баялаг байлга юм турш гэхээр одоо нөгөө янз бүрийн нэмэлт ингээл уудаг муудаг, сэрэлүдөөдөг ч юм уу те ингээл одоо янз бүрийн товруутай гүвдрүүтэй бэлгэвч ингээл те юмнууд ингээл хэрглэж юм л та. Тэгэд энэ бас нөгөө таны хэлж байгаагаар өөрийнхөө биеийг гүйцэд таниагүй бэжиж тийм одоо янз бүрийн одоо нэмэлт хэрэглэх түүнүүд ашиглаад ирэхлээр бас яад юм бол тэрний давуу тал нь юу вэ, сул тал нь юу вэ те. Одоо энэ ингээд Viagra энтриг бол ингээд бүр янз бүрийн тунгаар, янз бүрийн одоо зүйлээр ингээд хүссэн секс шопоосоо ороод авчин те. Янз бүрийн хэлбэр хэмжээтэй хэмэл эрхтэн аваад туршиж гин ингэж гин те. Бараг л одоо ингээд шургуулганда вибраторгүй эмхтэй бараг одоо ер нь цөөхөн тэр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний нөгөө нэг сул тал болон давуу тал нь нөгөө түрүүн нөгөө ярилцлагын ихэнд бас хэлчихсэн. Баян хэрэглээд байвал тэрэндээ тасчдаг гэдтэй. Тэр бас яг тасах гэдэг нь бас юу бэ те. Вибратор ч өөрөө яг органикар боёо хүн өөрөө гараараа хийж байгаа тэр үйлдэлийг орлуулахааргүй хэмжээний татамж чичиргээ төлөвлөгөөнийг өгч байгаа учраас тэр хэмжээр илүү таашаал өгнө гэсэн үг. Тэгэхээр дараа нь гараараа яаж ч ордоод сэрлэн хөдлөх удаашрна гэсэн үг байна. Тийм учраас вибраторыг хэрэглэж болно. Гэхдээ тогтмол хэрэглээд хахаар нөгөө нэг хүчтэй чичирхийл орж ирж ижил нөгөө сэрлэн өдөгдөх юм процесс руу орчих юм бол байнгын л вибратортай явах шаардлага гарч штэ. А нэгдүгээр хоёрдоорт ер нь бол энэ сексийн тоглоом гэдэг чинь өөрөө нэмэлт хэрэгсэл байхгүй. Нэмэлт хэрэгсэл. Одоо солонгосоор бол панчаан. Эдсэн ч болно, эдгүй ч болно. Үндсэн юм ахлаа. Панчаа идэ гараа авчих юм бол шим дижил яах юм гэж үү? Шим дижилэнд доорно штэ мах идгүй зүгээр ногоо идэ гараа авчих. Тэмтэй л адилхан. Яг үндсэн юмтайгаа сайн гэж тийм. Үндсэн юмтайгаа сайн зурлаа. Үндсэн юм гэдэг нь одоо хин шин долгоор сэтгэл зүйч гэсэн бас нэмээд хэлэх баг. Сэтгэл зүйтэйгээ сайн ажиллана л гэсэн үг ерөөсөө секс гэдэг чинь. Яг тэр нь чи хүн штэ. Хүн бодол орж ирж ийж үйлдэл гарна хөдлөн биеийг хөдлөн. Тэгээ секс гэдэг чи өөрөө гаднаас харахад бол үйлдэл. Гэхдээ тэрийг хэн удирдах явуулж гэхээр бодол. Тэгээ тэр бодолтой ажиллах чи өөрөө сексийн хамгийн чухал суурь юм байхгүй. Тэр чи ерөөсөө үндсэн хоол. Тэгэхээр одоо чиний асуугаад байгаа ерөн сексийг сонирхолтой болгохын тулд нэмэлт хэрэгсэл өөр нь ашиглах нь зөв юм уу буруу юм уу гэж асуугаад байгаа шүү дээ. Зөв буруу гэхээс илүү тунгийн тааруулах болж байна. Үнэхээр зарим нөхцөлд бол тэр орлуулж болно. Гэтэл нөгөө түрүүний яриадсан одоо нөгөө нэг сэтгэл зүйн хувьд асуудалтай, шарахтай. Нөгөө бэлгийн хүчирхийлд өртсөн эмэгтэй хүний хувьд тэр чинь нийтлэг үзэгдэл байгаа шүү дээ. Над дээр ч гэсэндээ зөвлөгөө авахд ирж байгаа хүмүүс.
10 эмэгтэй орж ирлээ гэж бодоход 8 нь баг тийм асуудалтай байдаг байхгүй. Оролдуулж исэн тохиолдол нэг биш 2 3-аар. Бүр яг нэг бүр ингээд нэг хүчрхийлд төрчихсэн орж ирэн зүгээр халтлагад өртчихсэн тий ингээд үсэг байхад нь эндээсээ базуулдаг ч юм уу тий эсвэл ингээд бүр оролдуулж исэн ч юм уу тиймэрхүү эмэгтэйчүүдэд маш их. Тэдний хувьд секс той гэдэг чинь ажиллагаанд оруулахад хэцүү байхгүй. Эрүүл сэтгэлгээтэй, эрүүл биетэй хүн дээр бол секс той бол шууд чөлөөтэй ажиллана. Ямар ч асуудалгүй. А тэгтэл тийм сэтгэл зүйн асуудалтай эмэгтэй дээр 1000 сайхан той яагаад ажиллахгүй. Нөлөөлөхгүй. Бага. Харин зүгээр төрөлхийн байглаасаа нэг юм түрүүний яриадсан 1000 сайхан өдөөх юм өгөөд байхад ажилдгүү одоо тийм эмэгтэй хүн гэж байна шүү дээ. Тийм хүмүүс бол тэр өдөөгчийг бол ашиглах хэрэгтэй. Нэмэлтээр заашгүй гэж бэх үү? Байна шүү дээ. Тэр чинь нөгөө олонх биш гэсэн үг. Цөөнх. Тэгтээ байгаа. Бас амьдралын явцад ингээд хамгийн гол нь сексийн үйл ажиллагаа, сексийн сэрэл, мэдрэмж гэдэг юм чинь яг нэг хэвээр хизээч байхгүй. Амьдралын явцад ингээд өөрчлөгдөд юм гэсэн. Өсвөр наснд нэг ондоо, яг нөхөн үрч үед насн дээр ондоо, хүүхд төрсний дараа ондоо, цэвэрсний дараа ондоо өөр шүү дээ. Яг энэ үед аяг алинд нь илүү тохиромжтой байх гэдэг нь ч байна. Тэрнээс ингээд байнга ашиглана гэдэг чинь бас бодгол асуулт. Тэнцвэр. Одоо яг ингээл тэг ярихлаар өөр дээрэл бодож юм л да. Жишээ нь би одоо тиймүүд надад тэр 3 эмэгтэй төтмийн нэг нь ямар нэгэн байдлаар бэлгийн халдлага, хүсээгүй тийм нөхцөл байдалд орж исэн гэдэг мэдгүй 3 эмэгтэй сууж байгаа бол бид 3 гурлаач байж магадгүй. Хэрвээ аль нэг нь гэвэл одоо тэрний нэгэнд би бол өөрөө орох байхгүй. Жишээ нь надад бол одоо дөнгөж одоо шилжилтийн насны охин байхад те бүр одоо дараа нь оюутан болсны дараач тэр ингээ ямар нэгэн байдлаар хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орох гэж одоо чичирсэн ч байдаг юм уу те намайг тийм одоо эвгүй нөхцөл байдалд оруулсан тийм одоо хар бараа нүрсэмжүүд байдгүй байдаг. Тэгэнгүүт одоо надад бол ямар ч той байхгүй. Тэгээд тэрийг нөгөө ашиглах арга би одоо ойлгодгүй. Той хэрэглэх нь байтугай би өөрийгөө одоо хүртэл одоо оролдож чаддаггүй. Одоо тэр надад юм заван бохор санагддаг жишээ. Тэгээд би яад үхээр гараараа зүгээр өөрийгөө л угаадаг. Цэвэрлдэг. Тийм л байгаа байхгүй. Тэрнээс биш энийг өөрийгөө одоо өөртөө таашаал өгөхийн тулд гараа би өөрийнхөө гарыг би өөртөө ашиглан явгууд ингээ надад оролдож үзээгүй биш үзсэн. Гэхдээ тэр надад хизээч таалагдаагүй. Надад тэр нэг юм бохор, муухай, заван, ичмэр нэг талаасаа юм амар ч юм уу нэг юм муухай тухгүй санагдаад би тэгээ тэрийг өрөөсөө ингэж дахиж хизээч оролдож үзээгүй тэгэл одоо тэгэл үнэхээр эрэгтэй хүнтэй л бэлгийн харилцаанд орвол орно. Өөр одоо эрэгтэй хүн байхгүй бол би тэрийг юугаарч орлуулж чаддаггүй. Тэр бүх зүйл надад маш муухай санагддаг гэх юм. Тэгэхээр энэ нөгөө нэг миний та эдийн нөгөө нэг яриад байгаа тэр одоо багтаа авсан ч байдаг юм уу тэр нэг юм жишээ нөгөө юу аахгүй хүүхэд ингээд дөнгөж төрөхдөө секс ийм байх хэвээр секс ийм ч гэдэг юм ойлголт юу ч байхгүй төрж байгаа шүү дээ. Няра байхдаа. Тэгээд өсөх явцдаа нийгмээс авж байгаа, гэр бүлээс авж байгаа, орчин тойрноос ингээ холбож ойлгодог байхгүй. Эний чинь секс гэдэг юм байна. Энэ секс юм байна гэж холбож ойлгоно гэсэн. Тэгэнгүүт чинийх дээр одоо жишээлбэл яг саяны ярьсан үйл явдал чинь одоо сексийн ингээд халдлага тодорхой хэмжээний халдлага төрчлөө гэж бодоход тэр чинь өөрөө сексийг чи сөрөг утгаар нь өөртөө ингээд туршлага болгоо хоримтлуулад авсан байгаа байхгүй. Одоо тийм тгээс сурцсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө амьдралын явцад хүмүүс яг ингэж сексийн талаар ойлголттой болдог гэсэн үг. Тэгээ энэ ойлголтоо өөрчилж одоо шинэ ойлголтоор ингэж орлуулахгүй л нөгөө хуучин ойлголт нь гарч ирээд тэгээд нөгөө секс дээр өөрийгөө чөлөөтэй таашаал авах боломжтой юмнаас чинь хумслаад байдаг байхгүй. Тэгэхээр хоёулаа бол жишээлбэл ингээл ажиллах хэрэгтэй хүн гэсэн үг байхгүй. Одоо тэр секстэй хамааралтай. Одоо энэ чинь нэгэндээ биед чинь халдж байгаа учраас чи тодорхой хэмжээнд одоо өөрөөсөө асууна гэсэн үг байхгүй. Жишээлбэл тэр үйл явдал болсноор дамжуулаад би өөрийнхөө бие махбодыг бузартсан ч юм уу тий. Эсвэл оролдуулчихсан учраас бохирлогдсон тий. Тэгээд муухай гар хүрсэн учраас миний бие нэг жоохон онцгүй болсон ч гэдэг юм уу. Хэрвээ тийм мэдрэмжтэй байгаад байгаа бол бие голдог болно гэсэн үг. Бие голж байгаа хүн бэлгийн харилцаанд орох юм бол хизээч өөрөөрөө чөлөөтэй бэлгийн харилцаанд орж идэг. Одоо зүр жишээ авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ийм холбоо хамаарал байна уу гэдэг чинь энэ сэтгэл зүйч гэдэг хүн дээр очиод
жинхэнэ хамаг юм сайхан ухаж системтэй сайхан ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгжээ чөлөөтэй юм секс рүү орж ирнэ гэсэн үг байхгүй. Тийм бахаа. Гэтэ ер нь надтай адилхан бас яг ийм одоо эмэгтэйчүүд зөндөө байдаг хаа нөгөө өөрөө өөрийгөө ингээ болгож чаддгүй хичдэг, ингэдэг. Тэгээ зөвхөн нөгөө нэг эрэгтэй хүн одоо түрүүний ярьснаар яг боо байж ижил тэрийг хийдэг. Тэгжээж л тэр яг ингээ нөгөө нэг юм яг секс гэдэг тийм тэр бүтэн утга гарч ирдэг гэдэг ч юм уу те. Тэгээ дээрэс нэмээд одоо нэг нийгмийн хандлага ба штэ. Гар хангалга бол бохир заваа. Болохгүй. Эмэгтэй хүн тийм тачаангуу байж болохгүй. Яг янхан шиг болно ч гэдэм үү те. Тэгээ янз янзын ойлголтууд нь штэ. Тэгээ би тийм л юмыг ойлгож бид нар өсөж байгаа юм чинь тэр ойлголтонд өөрийгөө хүлж барьж байгаа гэсэн үг байхгүй. Хийж ийна гэдэг чинь би нэг бузар болохгүй юм хийгээд байгаа юм шиг мэдрэмж орж ирж илээ үлийн секси хамааралтай ямар нэгэн тийм юмд хүлэгдсэн л байна гэсэн үг байхгүй бас. Жишээ нь одоо хамгийн наад ихэнд нь яа тэгэхээр ингээ яг нэрээсээ яг тэгдэг шүү гэл ингээл бас үдж байгаа юм санагдаад байгаа байхгүй надад. Тэгэхээр тэгж үдж байгаа бүсгүүчүүдэд ч гэдэг юм уу жишээ нь хамгийн ихний одоо өгч болох зөвлөгөө юу байх вэ? Яаж тэр одоо нэг юм ичилттэй муухай юм игээд байгаа, нууц юм игээд байгаа. Нэг жоох ингэсэн ёо зөвлөл юу игээд байгаа ингэж бодож байгаа ч юм уу те. Тийм одоо бүсгүүчүүдэд энийг болиулахын хүлээсийг тавихад хамгийн эхлээд яаж нөгөө нэг майндтайгаа ажиллах юм бэ? Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Choco Metropolis Club, Amigo VIP House. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Ер нь бол нөгөө яг тэр өмнөх насны туршлага ч юм уу бодол мэдрэмж өөр амар чухал ялангуяа мэдрэмж. Тэгэхээр нэг өсөндөө яа харахгүй юм сэтгэл зүйн үйлчлэгэнд яг төвшнөөсөө шалтгаалаад сэтгэл зүйн үйлчлэгэнд хамрагдах заавал шаардлагатай. Магадгүй ингээд яг ийм хөнгөн ховс ч юм уу ийм ажилсны үр дүнд тухайн үйл явдлыг бодно мартахгүй санаж исэн ч нөгөө таагүй мэдрэмжийг алга болгоно гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр бидний нөгөө мэдрэмж өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Эрэгтэй хүний тухай бодоход л нөгөө таагүй мэдрэмж сэргэдэг, биеинд нь хүрэхтэл нөгөө мэдрэмж гэдэг зүйл нь байгаад байгаа учраас бидний тэр бэлгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд байгаа. Тэгэхээр яг сэтгэл зүйн талаасаа ямар төвшөнд одоо нөлөөлж байгаа вэ? Өөрөө өөртөө ажиллах төвшөнд байна уу? Эсвэл үнэхээр тийм одоо болохгүй зүйл ч юм уу, өөрийгөө голдог ч юм уу, тийм мэдрэмжтэй зайлшгүй эмсгэл заслын үйлчлэгэнд хамрагдах хэрэгтэй. Хамгийн энгийнээр те одоо өөрөө тийм хатуу ихтгэл үнэмшилтэй бол өөртөөгөө ажиллах боломжтой юм жижигэн техникүүд байж болж байна. Өөрийгөө хайрлах, өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөрөх. Хамгийн одоо бүр техник байлаа гэхэд зүгээр сүүнд усанд орох. Сүү ихээс төрсөн мэт ариуссан мэтээр өөрийгөө манипуляц хийхтэй одоо өөртөө яг нэг ихтгэл үнэмшил төрөх. Би ариухан, би юм цэвэрхэн гэдэг яг нь одоо бүх тэр үйл явц процессыг өөрийнхөө хэмжижгэн техникүүдээр ажиллаад бас даван тулах боломжтой. Үнэхээр тэгээд үр дүн өгөхгүй бол яа харахгүй энэ сэтгцэд нөлөөлсөн учраас сэтгцэд заслын үйлчлэгэнд хамрагдчихэж бид нар эрүүл сарвал сэтгцийн энэ одоо хэвийн байдлыг хангаж өгнө гэсэн үг. Тэгээд нэмээд хэлэхэд бас нөгөө тэр үйл явдлыг ярихад өөрөө маш их нөгөө таагүй мэдрэмж аваад байгаа. Тэр мэдрэмжтэй нүүр тулах. Заавал сэтгэл зүйчдэр очихгүйгээр ч юм уу те итгэсэн, найдсан хэн нэгэндээ тэр зүйлийг ярих, тэрийг одоо нэг хүүхэлдэйн заслаар бол ингээ хүүхэлдэйгээ шатааж хаях ч юм уу. Тэр айсан таагүй зүйлийг зурах, тэрийг байхгүй болох, тэр айдастайгаа тэр таагүй мэдрэмжтэй нүүр тулах юм зан үйлүүдийг өөрөө хийж болно. Тэгжээж тэр мэдрэмж гадагшлан гэсэн. Бид нар тэр мэдрэмжтэй нөгөө нүүр тулахаас цухтаад яваад байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө танил нөхцөл бүрдэнгүүт нөгөө таагүй мэдрэмж маань сэргээд идэх гэсэн. Тэгээ яг засал хийсний дараа бол тэр үйл явдлыг сансан ч таагүй мэдрэмж арилна гэсэн үг. Нөгөө түрүүний яриадсан өөрийгөө хөгжүүлэх тасгал гэсэн чинь тэр чинь өөрөө одоо яг энэ асуудлыг шийдэх бас тасгал болдог байхгүй юу? Биедээ дурлах тасгал гэж орж ирдэг. Энэ эцсийн зорилго нь яг л нөгөө ихэнх эмэгтэй хүн өөрийнхөө биеийг голж идэг. Тэгээ сэтгэл зүйн аюул олон асуудлууд байгаа гэдгийг мэддэг учраас яг ийм тасгал гаргасан юм байна л. Тэгээд ингэж хүрнэ гэдэг чинь таашаал төрүүлэх гэдэг одоо гол юм биш. Биеэ хайрлах гэдэг гэсэн. Өөрийнхөө биений онцлог давуу тал дээр төвлөрүүлэх гэдэг аахгүй. Ингээ явж идэл зарим хүн нүднийхээ өрчлөн дээр төвлөрөө явчих юм бол үгүй зөвөр нүднийхээ харцанд юу чиний биенээс юу чи илүү хамгийн чамд таалагдтыг. Тэр хэсэгтээ илүү төвлөрөөд тэгээд таалрах гэж аахгүй болно. Тэр үүргээ гүйцэтгэж чадж гэнэ үү? Нүд чи юм харж гэнэ үү? Сохорчоог л шүү дээ тийм үстэй. Юм харж чадж гэнэ, ертөнцийг харуулж гэнэ, хайртай хүмүүсийг харуулж гэнэ, баярлалаа. Үрчлээтэй ч гэсэндээ
Үүргээ гүйцэтгэж шин. Тэгэл хамралуугаа орж ирээ, уруулаа орж ирлээ. Миний уруул жижигхэн гэл ингээл биеэ голж байгаа. Тэг уруул чи яагаад аа үнсэлтэж чадчих, тийм үү? Тасраад унчаагүй байна. Өмхий үнэртэхгүй байна амнаас чи. Үүргээ гүйцэтгэж баярлалаа. Тэгэл ингээл цаашаа ингээд ярьж чадахгүй хүмүүс байгаа штэ хэлэхгүй. Тэ сохор хүмүүс байгаа штэ нүдний бэрхшээлтэй. Энэ булганыг би ингээд зүгээр ажиллуулж чадж байгаа энэ биедээ талархъя гэдэг ийм юм заавал явах хэрэгтэй байна л да. Тэгжиж ингээд нөгөө хүн чинь биеэ ингээд хайрлаад хүндэтгээд тэгээд явцын дунд ингээд доошлоод эхлэнгүүт нөгөө энэ юмнууд чинь сайхан цэвэршээд илаашаад эхлэнгүүт доошогоо чөлөөт болж эхэлж байгаа гэсэн үг. Ер нь бол тийм утгаараа энэ дасгалыг хийлгүүлээд байгаа байхгүй. За өөр нэг асуулт. Одоо ингээ нөгөө squirt хийн гэл нэг юм байна. Цаацаж тавих гэдэгтэй. Одоо ингээл бид нар нэг юм хамгийн одоо сексийн ерөөсө хамгийн best одоо хувилбар бүр тэр юм шиг ойлгоод байгаа. Тийм төгс гүйцэтгэлтэй секс бол яг тэр порнон дээр гардаг секс гэж бараг бодоод тэрэн шиг хийвэл бараг л хэвээр ингээл амар сайн алдаг малдаг гэл бодоод байгаа байхгүй тий. Тэрэн шиг тийм удаан хийвэл тэрэн шиг тэгж тавьбил ч юм уу юу ч юм мэдгүй. Тийм зэрлэг байвал ч юм уу тий. Амар лаг секстэй сэтгэл тоногшсон гэж ойлгоод тэгээ нөгөө нэг эмэгтэйч тэр ингээл squirt тавих гал ингээл нөгөөхөө ингээл бараг л бөө юм бол тэрхтэн ч гэсэндээ ингээл нөгөө заавчгүй тэгж цацруулж ингэж тэгж тавиулж ийжл бараг л ингээл эрхтэй мэрхтэй гэдгээ мэтргээл. Тэгээ тэр яг нөгөө squirt хийж тавина гэдг нь яг процессын үед юу юм? Үнэхээр одоо тэгж тавих нь одоо энгийн зүгээр жирийн бидний одоо өдөр тутмын хийдэг тэр сексээс хэд дахин тийм илүү мэдрэмжтэй байдаг юм уу? Тэрийг одоо өдөр болгон хийх болгондоо тэгж тавих боломжтой юм уу? Үнэхээр тэр хоёрын хооронд тэрэн чанартай секс энэ нь бол явахтай зүгээр байдаг секс гэж ингэж ангилагдах юм уу? Squirt тавилт гэдэг чинь бас заримдаа сонио. Одоо надаар орж ирж байгаа эмэгтэй хүмүүс squirt тавилт хийж чадж байгаа эмэгтэйчүүд зарим нь болохоор ингэж ярина. Яаж болиулах вэ? Тийм үү? Төвхтэй. За. Нөгөө нэг тавиад хэлчихээр тавих болгондоо нөгөөх нь цацаад хамаг юм норгоод нөгөө тавьчаад нэг сайхан ингээл унтмаар штэ. Тэнгүүд хамаг юмаа солиод тэгээд бүр ингээд памперс дэлгэж тавьдаг гэж байгаа байхгүй юу? Нөгөө хөвтрийн хүмүүсээ. За энэ нэг юм асуудал байна. Тэгээ эсвэл нөхрөө сүлдээ төвөгшөөн. Ядаргаатай юм бай босч угаан лайтай юм а би одоо шууд унтмаар байна ч гэдэг юм тий. Ингээ нөхөр төвөгшөөгөө дайн гэж орж ирнэ. Эсрэгээрээ болохоор яах уу манай нөхөр squirt тавив гэдэг би бүр ноцолтоо дийлэхгүй байна гэж squirt тавьчвал ерөөсөө хамгийн гоё юм гэж яг чиний хэлээд байгаа ш тийж орж ирдэг байхгүй. Squirt тавилт гэдэг чинь яг эцсийн байдлаар яг энийг хэлнэ гэдэг яг нөгөө баталгаатай ийм нэг юм дээр бол эрдэмтэд бол одоо санал нийлээг байгаа яг одоо хүртэл. Гэхдээ ийм байх магадaltaй гэдэг дээр явж байгаа. Тэр нь юу гэхээр skinny булчирхаа гэж байгаа байхгүй юу? Тэрний одоо бэлэг хэрэгтний чинь орчимд тэр skinny булчирхаа нь өөрөө сэрэл өдөөгдөнгөт шингэн хоригдлагдаад тэгээд тэр чинь бас ингээд шээсний сүвний чинь одоо яг хоёр талаар байж байгаа учраас бамбаагаад хөөгөөд шээсний сүвийг ингээд дарчиж байгаа. Хавчна гэсэн үг. Яг төрийн булчирхаа шиг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүмүүс болоо тэр гарч байгаа шингэн шээс байх вэ гэж бодоод байгаа шүү дээ. Тэгтэл яг үүндээ зарим эрдэмтэнд болохоор энэ бол шээс биш гэдэг байгаа. Зарим нь болохоор шээс байж магадгүй гэдэг байгаа байхгүй юу? Яг бүтцийн байж шээгээд идэм шүү нэ гэж байгаа гэж үү? Бүтцийг ингээд судлах юм бол тэр чинь өөрөө ингээд хөөж байгаа учраас тэр шээсний суугийг барьж байгаа учраас шээс бол гарах боломжгүй гэж үзэж байгаа. Тэр булчирхааны том жижиг дээрээс нь хэрэг шингэн ялгаруулж байгаас шалтгаалаад хэрэг цацрахгүй гэдэг асуудал гараад байна. Гэтэл хүн болгон цацрахгүй гэдэг чинь бас сайн судалдаг байгаа. Ер нь бол хүн болгон тавих боломжгүй гэж үзэж байгаа. Яг тэр шиг үү? Тийм. Гэхдээ тэр цацраж тавихад хамгийн гол суур үзүүлэлт нь хаанаас гараад байна вэхээр G-цэгийг маш сайн өдөөж ийж гэхдээ зөвхөн ганц G-цэг биш. Ерөнхийдөө нөгөө бүх ингээ бие организмын аягүй сайн өдөөлт өгчээж нөгөө эмхтэй маань хэр баргийн юмд өдөөгддгүй үнэхээр хэцүү өдөөгддөг эмхтэй хүн бол энэ цацраж тавихад хэцүү. Нилээ нөгөө нэг юм өдөөлтөнд амархан мэдрэг өөрийнхоороо сул чөлөөтэй байдаг. Ер нь нэг жоохон юм хинэггүй эмэгтэйчүүд байдаг шүү дээ, тийм ингээд амархан инээж ханаадаг ч гэдэг юм. Ийм зан төлөвтэй эмэгтэй хүмүүс бол энэ squirt тавилт хийх бол ер нь бол бас нөгөө арай хялбар байдаг. Тэгээд squirt тавиулах чинь ингээд яг G-цэг дээр нь үрээд л байхаар
бас эсэргээрээ бас нэг юу тохиолддог гэхээр мэдрэлийн систем чи өөрөө үрээд лахаар ингээд дээш ингээ хөөрөө явж байгаа шүү дээ мэдрэлийн систем. Нэг цэгт тулахаараа буцаа шууд ундаг байхгүй. Үрээд тахаар сүулдэ ямарч мэдрэмж болчихно. Хүүш. Өстө өрүүлэмгүй юм байна шүү хүүхнүүдээ гэж үгүй. Тэгэхээр энэ тэр үрэлтийн хүчийг тааруулах, яг таашаалын өгөх гэдэг чинь тэр чинь бас нэлээд ингээд хөөх юм болж ижил юм төвшөнд хүрэн штэ. Хурдан үрэх тусмаа л айгүй лагмаг гэлтэй баг. Энд ч тэгж л ер нь баг ирчүүд маань ихийг нь ажилдаг баха. Тэ? Үрээд левел сайн л гээл батсан. Тийм үү найзуудаа? Үгүй юу. Хурдан үрэлт ч одоо яг аль хэсэгт хурдан үрэх гэдэг нь бас чухал л та. Дөнгөж эхлэхэд хурдан үрэх юм бол тэр чинь хамаг юм утраа штэ. Шууд 0 залгана. Яг тэр хилүү чи өөр айгүй мэдрэг. Тэр чинь өнгөө сэрэл өдөөгтж хилүү хөөж бондоогоод эхлэнгүүт тэрийг хүчтэй үрэхэд ямар ч асуудалгүй. Тэгэхээр дөнгөж юу ч сэрэл нүдлэг байхад ингээл эхлэх юм бол нэг юм өвдөд байгаа ч юм шиг нэг шик гэдэг байгаа ч юм шиг сонирм мэдрэмж орж ирэл хамаг юм фарк гээл унтарч. Тэр ерөөсөө эхний процесс дунд бол эхний нэг 15 минут бол зүгээр л хөгжим тоглож байгаа юм шиг өдөр үрж байгаа юм шиг л маш гоё юм зөөлн, тайван, аажуухан тэгжийн хооронд эмэгтэйг чинь сэрэл ингээд аажмаар хөдлөө тэр орчиндоо тасаад эргэтэдээ итгээд за харилцаанд орж болох юм байна ч гэдэг юм уу тийм процесс үүсэх жижил сэрлэн сайн өдөгдөх байхгүй. Тэр үрж мөрхийг ер нь бол яг хаана хизээ хэрхэн ямар үед гэдгээ ер нь аягүй сайн тооцоолох хэрэгтэй. Одоо нөгөө ярилцлагын ихэнд бас нөгөө хэлсэн шүү дээ. Насны зөрүүтэй хосууд гэд те. Одоо өөрөө чи үед ч гэсэндээ олон насаар ах хүнтэй яаж одоо илүү эвцэлгээ сайтай гоё юм сексиг хийх вэ гэдэг одоо тэр аяллаас барах ихсэн ингээд те. Яг бид нар ингээд зүгээр хаар ухаанаар бодохоор ер нь эрэгтэй нь олон насаар ах, эмэгтэй нь арай дүү хосууд гэж бодхолоор ер нь төсөөлөгдөж юм л да. Эрэгтэйгийн хувьд арай илүү жоохон залах уу байдаг ч юм уу ингээл те. Гэтэл нөгөө эмэгтэй илүү ургаж төлжж байгаа яг эд нөгөө халуухан тэр насан дээрээ болохоор илүү их юм авмаар байдаг ч юм уу ингээд ер нь бол тэр нь бол ойлгогдоод байгаа. Эсрэгээрээ олон насаар ихч тэгээд дүү залуутай хамт байгаа хосууд бас байгаа шүү дээ. 40-тэй, 30-тай, мэдгүй 50-тай, 40-тэй гэлтэй ингээд ийм олон насаар ийм эмэгтэй ихч ийм хосуудын хувьд харин сексийн үед ямар асуудал гарч ирд юм бол. Ялгаагүй одоо нөгөө нэг бүсгүүчүүд чинь бас л ингээл хиймээргүй санагдаал ийм болцсон байдаг. Одоо мэдгүй магадгүй зарим нь ингээ нөгөө цэвэршгээд байдаг ч юм уу. Гэтэл тэнцээ залуу нь бас л нөгөө нэг ийм үргэлжил бэлэн байдалд үргэлжил орой болгон бараг л өглөө болгон ингээл хиймээр байгаа тэр насан дээрээ байгаад идэг те. Энэ үед бид нар яаж тэр харилцааг халуундуулан хэвээр нь хадгалах вэ? Тийм. Яг одоо заавал энэ ихч ч вэ, дүүгч вэ, одоо эсвэл эрэгтэй ах ч вэ, эмэгтэй дүүгч вэ. Анхандаа секси харилцаа илүү сонирхолтой байна угаасаа. 2 жил орчим хос осны 2 жил тэр ах нь вэ, эгч нь хамаагүй зэ. Яа тэгэхээр тэр чинь нөгөө романтик үе дээр явж байгаа. Эрэгтэй хүн бүх анхаарлаа эмэгтэйд өгсөн. Яг жинхэнэ нөгөө эд хайр дурлалын романс үе дээр явж байгаа учраас хоёр бие рүү тэмүүлж байгаа үе шүү дээ. Тэг яг 2 жил өнгөрөөл хүүхдтэй болоод гэр бүл тогтоол ирэнгүүт эрэгтэй хүн бүх анхаарал ажил руу. Яа тэгэхээр өөрийнхөө нийгэмд эслэх байр суурь, өөрийн гэсэн нэг юм баатарлаг ямар нэг юм хийж бүтээж өөрийгөө мэдрэх юм чин хүсэлтэй эрэгтэй хүн чинь өөрөө байгалаасаа би хэмбэ гэдэг асуултны önөөс нь байнга хүсэлтэй явж байгаа. Эмэгтэй хүн чинь болохоор нөгөө хүүхэд төрүүлдэг. Яг би юуны төлөө амьдраад байна гэдэг нь бас хүүхдээ хараад ойлгочдөг хүмүүс юм байна л да. Тэнгүүд яг хөө эрэгтэй хүн чинь ингээд харилцаа тэр нас нь ах байна уу, ихч байна уу хамаагүй. Ерөөсөө 2-3 жилээс хойш эрэгтэй хүний гол анхаарал ерөөсөө л ажил, мөнгө, гэрээ бүлээ тэжээх, авч явах. Тэр хариуцлага руу илүү анхаарч байна. Тэгэхээр хөссөн үсээгөө жоохон нэг юм хөндий ирэх ч юм уу те эсвэл нэг харахгүй анзаарахгүй байгаа ч юм шиг нэг тийм нөгөө юм өдөр шүнгүй ингээд идэг юм чинь аяндаа багасаад ирнэ гэсэн үг байхгүй. Ер нь бол аль нь адилхан. Тэгэхээр яг энэ үеэс эхлээл яг жинхэнэ оролцоотой аль нь оролцоотой байнгын тэрэндээ цаг хугацаа зарцуулах ёстой. Нөгөө зоригтойгоор ухамсартайгаар эндээ цаг зарцуулах ёстой. Тийм үе нь эхэлж байгаа байхгүй. Бүр хичээх тий. Тэр нь залуу байх өгшин байна хамаагүй заяа. Өмнөх 2 жил чинь бол хүссэн үсээгөө өөрснөө шууд өгч байгаа байхгүй сайн дураараа. Тэгээ одоо энэс хойш чинь болохоор өстой жинхэнэ өөрсдийнх нь хөрөнгө оруулалт хийгч болох байгаа байхгүй.
Тэгэхээр би бол гол нь тэрийг л хэлнэ. Тэтгэлийн дотор ч нөгөө чиний түрүүний асуудаг ихч байгаа тий. Ихч хүний хувьд болохоор ихэнхдээ ямар асуудал гарах магадaltaй гэхээр мэдээж цэвэршилтийн асуудал. Төрүүлж эргэтэйгээ ботход нөгөө цэвэршилтийн асуудал гэдэг чинь гол нь л даавар уна гэсэн үг шүү дээ. Хуурашилт өгнө, сэтгэл санаа докторгүй болно, тайван биш болно, уур цогцолтолтой болно. Тэгээ хамгийн гол нь яг жишээлбэл нөхөр нь 30 настай. За эхнэр нь 45 тайлаа гэж бодъё. Тэгэхээр тэр 45 та эмэгтэй хүний хувьд маш өндөр хариуцлагатай нийт ингээд амьдралынх нь үйлчлэлээр харах юм бол эмэгтэй хүний хувьд хамгийн өндөр ачаалттай үе юм байна л да. 45 40-оос 55 орчим насны эмэгтэйчүүд. Яа тэгэхээр дээр нь аав ээж асарж байгаа. Хүүхдүүд нь байгаа. Тэгээ дээрэс нь хүүхдүүд нь ихэнх нь өсвөр насны ингээд нөгөө учир нь олдохгүй үе дээрээ. Дээрэс нь нөхөртөө нэг юм харилцаан жоохон хүн дээрээ нэг хоёр тишээ болцсон юм шиг гүйч юм шиг тий. Тэгээ ажлын ингээд нөгөө шатараатай дээш явах хэвээр стресс гэл ингээд маш олон юм ингээд зэрэгцсэн байдаг учраас эмэгтэй хүний хувьд бол хамгийн юм хэцүү хүнд юм цаг үе гэж байгаа байхгүй. Тийм бэ. Тийм нэрийн нас. Тэгээ дээрэс нь цэвэршилт ороод ирнэ гэж боддоо. Йоо, галзуу. Тэгэхээр энэ үе бол эмэгтэй хүн өөрийгөө хамгийн их хайрлж байсан үгүй мэддэгддэг нас гэж би бол дотроо боддог байхгүй. Одоо энэ олон юм шиг судлаад тахэр. Тэгэхээр энэ үед эмэгтэй хүн маань хамгийн сайн тэр нөгөө ууж идэх ёстой нэмэлт тэжээл хүнсний одоо хамааралтай одоо хоол тэжээлээ сайн авахаас гадна нөгөө нэмэлт уух ёстой юмнууд ясны сэргэжилтэй сайн үзүүлэх. Яа тэгэхээр даавар доорч байгаа учраас ясны сэргэжил рүү орно. Ясны сэргэжил рүү ороод эхлэх юм бол эмэгтэй хүн чинь ерөөхдөө ядралт ихтэй болчихно. Амархан ядардаг болно. Тэгээ ядарч байгаа хүн чинь сексис ингээд цухтана шүү дээ. Аль болохоор цухтана. Тэгэхээр нөгөө эхлээд эрүүл мэндийнхаа юмнуудыг сайн үзүүлээд уух ёстой юмнуудаа дутуу юмнуудаа сайн нөхөж уугаад тэгжээж нөгөө суур юм нь эхлээд зүв байж иж тэгээ араас нь нөгөө секс ярих хэрэгтэй байна. Эрүүл мэндийн хувьд эхлээд зүв байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжил зөвлөндөө эхний ээлжинд. Тэр нь хүн болгоных өөр шүү дээ тий. Тийм л ах тий одоо. Гэтэ яг сайн нөгөө нэг эмэгтэй хүний яг тэр насыг ингээ бодсон чинь нөгөө бусдаа асуудлуудтай тойруулаа бодсон чинь нэрээ яг айгүй хамгийн ачаалттай нас яг тэр юм байна те. Тэгэл ер нь бас нөгөө Монголд ч гэсэндээ гэр бүл салж байгаа хосуудын насыг харахаар ер нь бас яг салж байгаа нас нь тэр насанд дийлэх нь байдаг гэж сонссон. Тийм амьдралын нэг мөчлөгөө шатны яг л энэ эд насны их үед эд насн дээрээ бас гараад идэх юм. За тэгээд одоо зөндөө олон зүйлийн тухай ярьлаа. Тэгээд энэ чинь айгүй өргөн сэдв хүн болгоны одоо харилцаанд тулгарч байгаа олон янзын асуудлууд байгаагаас одоо миний эргэн тойронд байгаа болон надад анзаарагцсан миний өөрт тулгарсан ч байдаг юм уу одоо өөрийнхөө нэг энэ 30 хэдэн жилийн хай те нэмэгхийн туршлага дээрээс одоо үндэслэж идэ асуулт асуулаа. Тэгээд та хэдэд маань миний одоо асууж амжаагүй би бас үзэж туулаагүй мэдээгүй тийм одоо зүйлс байх юм бол комментээр үлдээгээрэй. Тэгээд олон асуулт ирээд энэ тухай дахиж ярилцах шаардлагатай байна гэдгийг одоо тэг хэрэгцээ шаардлага тодорхойлж чадах юм бол бид нар part 2 бас байж болох юм гэж бодож байна. Яа тэгэхээр ингээд сая ярилцаалаа байвал ингээд ярилцаал ахаар байгаа байхгүй. Тэг яа тэр бид нар чинь энийг одоо найз нөхөчтэйгөө л одоо ярилцсан шүү дээ. Ингээд хэдэн хүүхнүүд тойрч суугаал манай нөхөр танаа нөхөр даа гэл гэтээ ингээл бас бид нар чинь нөхөртөөгөө холбоотой тэр асуудлуудыг нээлттэй ярьж чадахгүй. Яа тэгэхээр ингээд нөхрийнхөө үнэлэмжийг одоо нөхөртөөгөө хамтдаа байгаа тэр зүйлийг найз нөхөдтэй ярихлаар эргээд бас нэг тиймэр янз бүрээр дүгнэгдэх гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь тэр нэг гэр бүлийн тэр нэг асуудлыг тэнцэнэ л үлдээх гэдэг. Тэг яг хин таана яг ярьж тэгээд зөвхөн ярихаас гадна үнэхээр үнэн зөв зөвлөгөө авмаар байдаг те. Гэтэл яг зөв зөвлөдгөө үгүй юу? Тэгж зөвлөж чадхаар хүмүүстэй ярьдгүй үгүй юу гэдэг нь өөрөө бас асуултын дэмдэг. Тэгэхээр ингээд энэ мэтчлээ олон зүйлийг ингээд яриал ахаар байлаа. Тэгээ та хэд маань бас part 2 үзмээр байвал яг юуны тухай ярилцаасаа, яг юуг асуугаасаа гэж бодож ийн вэ гэдгээ комент хэсэгт үлдээгээрэй гэж бас хэлмээр байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Хамгийн гол нь биднэрт цаг гаргаад үнэхээр зорж ирээд тэгээд энд суугаад асуусан асуулт болгонд маань чин үннээрээ хариулаад өөрийнхөө энэ одоо мэдлэг туршлагыг харамгүй хуваалцсанаа гэдэг бол одоо маш талархууштай юм зүйл учраас өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ манай Seoul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч Dermatest дээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab-ийн гарын бэлгийг бэлгэлж байна. Тэгээд ээжүүд маань завгүй, гарч амжихгүй, ээжүүд ч гэлтгүй, аавуудад ингээл айгүйх нөө жих захиал явуулдаг шүү дээ. Манай эд чи өглөө
дэлгүүр онгохоос өмнө ажил руу гарч дэлгүүр хаасны дараа гарч ирэхлээр загсан зүйлийг авч амждаггүй бол хай маамыгаар байгаа газараа хөргүүлээд авчдаг. Энэ бол бас төвчрээ Улаанбаатарын стрессийг айгүй нэмгэлж байгаа юм гоё шийдэл. За үүнээс гадна өөрийгөө хайрлын ураатай манай охид бүсгүйчүүдийн найдвартай хэрэглээ. Oxy брендийн гарын бэлэг. Угаасаа хэрэгэлдэг юм байна. Ваа, тийм үү. Энэ нөгөө манай охин хэрэгэлдэг. Өсвөр насны охтууд айгу зүгээр билээ гадна тал юм. Тийм. Аюу гой зураг мөрөгтэй доторх уут ингээд савлаа мулгаан цүнхэн ингээд хийгээ аваа явах. Би анхын зургийг хараа зурганд нь татагдаад авчихсан байна. Гоё савлгаатай л. Нэр өстө. Тэгээд хэрэглэхэд ч гэсэн айгу тухтай гоё юм байлээ. За тэгээд эхнээс нь дуустал бидний яриатай хамт исэн үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд комент үлдээгээрээ subscribe дараарай. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй. Баяртай. За баяртай. Soul Lab